Hello. За та бүхэнд орой минь төргий. Гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэргэжил арга зүйн цовруул сургалт 3 өнөөдөр сэдв 17 болсон байна. Давтлага хичээлд бэлдэх нь сэдвээр сургалтыг Уран Жимэг багш маань удирдах явуулнаа. Сайн байцгаана уу? Энэ өдрийн минь төргий. За бүгдээрээ сайхан амраад өдрөө сайхан өнгөрүүлээд автаа сайхан байцгааж байна уу? За өнөөдрийн бидний сэдв давтлага хичээлд бэлдэх нь гэсэн сэдв байгаа. Гэхдээ би та нарт яг нөгөө хичээл зааж нэгэнт үзүүлэхгүйгээс хойш яг нэг тодорхой сэдвээр хичээл зааж үзүүлэхгүйгээс хойш ерөнхийдөө бол давтлага хичээлийг хэзээ хийвэл зохимжтой юм. Давтлага хичээл дээр ер нь хэр олон агуулгыг багтааж өгвөл зохистой юм. Дээрээс нь зайлшгүй давтахаас өөр гарцаагүй байдаг тийм аваа зүг өгүүлбэр зүүн тийм сэдвүүдийн талаар одоо тэрэн дээр гарч ирдэг тэр биднэрт одоо тохиолддог асуудал болж байдаг тэр зүйлүүдийн тухай хэлж өгье гэж бодлоо. Бидний одоо заагаад байгаа эсвэл бидний сургалтын зорилго нэг удаагийн заалтаар нэг удаагийн хичээлээр хизээч хангагддаггүй та нар мэдж байгаа. Жишээлбэл одоо харьяалахын диалгал заалаа гэж бодъё. Тэгэхэд бид нар ганцхан одоо 40 минутын хичээлээр эсвэл ганцхан 80 минутын хичээлээр бид нар зорилгоо ер нь бол биелүүлэх боломж бололцоо ердөө байдаггүй. Тэгэхээр биднэрт бол давтлага хичээл бол бүр зайлшгүй хэрэгцээтэй байдаг. Гарцаагүй биднэрт хэрэг болдог. За тэгэхээр энэ давтлага хичээл шаардлагатай байгаа шалтгаан нь болохоор ганцхан багшаас биш юм аа. Мэдээж хэрэг багшаас болдог бол бид нар маш сайн хичээл бэлтгээл нэг удаа заагаал, хоёр удаа заагаал эзэмшүүлчих болохоор гэтэл биднээс хамаардаггүй одоо суралцагч нараас бас хамаарч яадаг болохоор бид энэ байдлыг бол бүр хүлээцтэйгээр хандаад давтхан зайлшгүй гэж бодож сэтгэл зүйн бэлтгэлтэй өөрөөр хэлбэл тэгээд одоо дараагийн давтлага дээр зарим нэг юмнуудыг гүнзгийрүүлж хэлж өгөх зүйлийг хоош нь тавьж болно. Яагаад гэвэл нэг өдөр зааж байгаа юм чинь энд жишээл харьяалахын диалгыг бид нар мэдж байгаа 5 өөр хэлбэрт нөхцөлтэй тийм ээ. Тэгэл тэр 5 өөр нөхцөлийг чинь тавуулангийн яг нэг хичээл 40 минутын хичээл дээр бол эзэмшүүлээд яг зөв бичгийн дөрвөн талаас нь гарцаагүй яг 100% зөв хэрэгэлдэг болгоод гарах ямар ч үндэс байх боломж байх. Тэгэхээр бид нар бол энэ бидний зааж байгаа зүйл, бидний сурах гэж байгаа зүйл маань бусдаас бас суралцагчаас хамаарч чаддаг учраас багш нар маань ер нь ингээд зарим багш нар ялангуяа залуу багш нар бол нэг эмээгээд, айгаад, одоо хичээгээд, бүр их хичээгээд өөрөө стресстэд ингээд байх тохиолдол байдаг учраас энэ зориуд хэлж байгаа юм. Тэрхийн шаардлага байхгүй. Харин ч зарим нэг юмнууд дээр нь өөрийгөө тайвшруулад үлдээгээд тийм ээ. За дараагийн давтлага хичээл дээр нь илүү энийг тодруулаад өгнө гэсэн байртайгаар бас орхичээж болох юм аа гэдгийг хэлье. За тэгээд манай давтлага хичээлийн бидний давтлага хичээлд хийж байгаа зорилго бол ерөөсөө мэдлэгийг сэргээн сануулгах, мэдлэгийг баттгах, хэрэглээнд оруулах, тэгээд одоо суралцагчдынхаа эзэмшээгүйг үнэлэх, тэр үнэлгээндээ тулгуурлаад дахин давтах. За тэгээд энэний хажуугаар давтлага гэхээр заавал бүх юм хуучин байх албагүй. Бас тодорхой хэмжээний их олон төвөгтэй хэлцүүн дүрм шаарддаггүй тийм шинэ мэдлэгийг бас олгох боломж бол энэ дээр гарч чаддаг. За наад зах нь шинэ үг сургаж болно шүү дээ тийм ээ. Тухайн заасан хэлцүүтэй холбоотой харьяалахын диалгалаар сая жишээ авсан. Тэгвэл харьяалахын диалгал дээр чинь тухай гэдэг үгийг таны тухай, миний тухай гэл тийм ээ. Мөн бодлоор гэдэг үгч байт юм. Гэх мэт одоо ингээд шинэ одоо хэллэг, шинэ одоо өгүүлэмж утга илэрхийлэх тийм зүйлүүдийг бол давхурт нь нөгөөхөө давтангаа бас оруулаад явах боломжтой л ийм байдлаар ерөнхийдөө давтлага хичээлээ төлөвлөвөл бас өөрсөнд чинь амар байх байхаа гэж бодож байна. За энд одоо нэг хичээлийн тухай ярилцгаая. За тэгээд тухайн яг нэг хичээл дээр тэгвэл давтлага хичээл дээр ямар шүү байж болох вэ гэхээр яг
зорилттой дасгал байж болох юм. Энэ зорилттой дасгал гэдэг нь яг нөгөө target гэдэг үгээр яг ямар хэлцүүдээр илүү ач холбогдол өгч байгаа юм бэ? Ямар хэлцүүг давтах байлгаа. Өөрөөр хэлбэл гол давтах хэлцүү тэгээд туслах маягаар юм уу дагуул маягаар авч явах. За харьяалгын ялгалыг давтангаа бид нар магадгүй өх орших эсвэл чиглэх арай жаахан тийм хөнгөнүүдийг хавсарч өгч болно шүү дээ, тийм ээ. Тиймэрхүү маягаар дагалдсан нэг 2-3 хэлцүү тэгээд гол болгож авч байгаа юм маань шин эсвэл одоо тухайн суралцагчийн хамгийн их гаргадаг алдаа, тийм ээ. Би анхны хичээл дээр хэлжсэн суралцагчийн хийж байгаа алдаа гэдэг бол таны хийх ажлаа. Таны одоо ажлын үргэлжлэл байх юм гэдэг талаас нь ярьсан. Тэгэхээр зорилттой дасгал гэдэг маань яг сая заасан шин одоо хэлцүү дүрм тийм ээ агуулга байж болно. Эсвэл тухайн суралцагчийн одоо хамгийн их гаргадаг алдаа тэр хүнд хэвшсэн, дадсан тийм буруу зуршлуудыг бас засах, залруулах ийм зорилттой дасгалуудыг бэлтгэсэн байж болно. За дараагийнх нь нэг дасгалын хэлбэрүүд бол сурах хүчгээс гарын авалгаасаа байж болох юм, тийм ээ. Тэр тухайн хэлцүүд зориулсан, тэрийг давтахад зориулсан, тэрийг заахад зориулсан дасгалыг сонгож авч болно. Харин сонголт хийхдээ багш өмнө миний ярьж яснаар бас өөрөө заавал тэр дасгалыг хийлгэх гэж байгаа дасгалаа өөрчилж яг 100% өөрөө уншсан байх хэрэгтэй. Гэвч би багш нартаа бас зөвлөдөг. Манай багш нарт ер нь бас тэр арга барилыг хэрэгэлдэг. Яагаад ингэж хэлж юм гэхээр бид ингээд нөгөө за энэ дээр л болох юм байна гэж гэнт яарал аваад орчигдаг. Эсвэл зүгээр таагаал аваад орчигдаг. Гэтэл дотор нь одоо огт мэдэхгүй 5 үгтэй нэг өгүүлбэр байлгах чинь 4 үг нь шинэ байж магадгүй шүү дээ. Эсвэл тухайн 10 даалгавар байхад тэн дотор 2 үзээгүй хэлцүү байхыг өгөх газаргүй. Тийм учраас аливаа нэгэн хийх гэж байгаа дасгалаа болохоор хэрвээ хэн нэгэн хүний ном сурах хүчгээс авч байгаа бол өөрөө боловсруулаагүй бол заавал урьдчилж өөрөө танилцж явах хэрэгтэй гэдгийг хэлье. За мөн мэдээллийн хэрэгслээс одоо 1-2 өгүүлбэр авдаг ч юм уу эсвэл нэг оройны 5 минутын мэдээллийг одоо багш буулгаж аваад тийм ээ тэгээд тэрийгэ хичээл дээр яг нөгөө давтлага маягаар хэрэглэж болно шүү дээ. Жишээлбэл холбоос үг бөгөөд гэдэг холбоос үг байж байна, тийм ээ. Энийг бол бас тэр болгон их амьдрал дээр бид нар яриандаа ингээ хэрэглээд байх нь баг боловч бичгийн хэлэнд бас явж байдаг. Жишээлбэл зурагтаар явж байгаа мэдээний зураг авлаа гэж бодъё. Улаанбаатар хотын юу гэдэг лээ нөгөө хотын дарга бөгөөд захирагч гэдэг үг ч юм уу, тийм ээ. Тиймэрхүү нэг юм жижигхэн одоо мэдээ зурагтын доогуур урсч яадаг. Тэрний зургийг аваад ганц зураг үзүүлэхдээ нөгөө өчигдөр ярьжсэн бөгөөд гэдэг үг нь энд явж штэ. Энд чинь ингээд хоёр үгийг ингээ нэр үгийг холбоо явж байгаа юм байна, тийм ээ. Гэх мэтийн тийм жижигхэн юмнуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслийг давтлага хичээл ер нь хичээл хэрэглэнэ гэдэг нь таны сурч байгаа зүйл одоо хэрэгцээтэй юм энэ бол одоо хэрэглээнд байдаг юм гэдгээ баталгаажуулаад тэр хүнд чинь бас нөгөө хэлийг сурах одоо хүсэл эрмэлзэл нь бас илүү баталгаатай болж өгнө. Тийм учраас хэвлэл мэдээлэл, сонин сэтгүүл, хэвлэмэл хуудасуудыг ер нь сургалтанд ашиглахын сайн тал нь миний бодоход ер нь энэ талаас нь бидний ажилд бас их нөмөр түшиг болдог юм шиг санагддаг. Тэгэхээр иймэрхүү материалуудыг ашиглаж аж болох юм. Хоёрдугаарт нь болохоор идэвхтэй ашиглах. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл аль нэгийг их голлоод байж болохгүй. Сонсох юм бэлдүүлээд, яриулах нөхцөлийг бүрдүүлээд, бас тодорхой хэмжээгээр бичүүлээд, уншуулаад, тийм ээ. За тэгээд гуравд нь тэр одоо хийсэн зүйлүүд чинь өдөр тутмын хэрэглээ болгож авах ёстой. Маргаашаас нь эхлээд нөгөө хүн чинь яг өөрт нь хэрэгтэй зүйлийг хэрэглээд эхлэх юм. Яагаад гэвэл амьдралд нь хэрэгцээ байгаа учраас. Тэгэхээр бидний заах одоо үг, шинэ үг, одоо заах хэлзүү, одоо тэр давтж байгаа тэр зүйлүүд маань яг тухайн суралцагчийн нас, сэтгхүү, тийм ээ.
одоо нийгэмд одоо хэр зэрэг байр суурьтай хүүхэд юм уу тийм ээ насныхан онцлогт тохирсон таарсан байх юм бол энэ бол хэрэглээнд орно. Хэрвээ 3 настай хүүхэд 5 настай хүүхдэд одоо жишээлбэл юу гэдгийг нэг өгүүлэг уншуулж байгаа бол энэ бол барагтаа болж хэрэглэгдэхгүй тийм ээ. Тэрний оронд одоо яг одоо жишээлбэл сонгоны тухайн онцлог байж болно шүү дээ. Эсвэл тэгээд тэр давтагтаад байгаа хилцүүтэй чинь холбогдсон одоо зөв цэцэн үг юу байна? Эсвэл онцлог юу байна? Эсвэл ертөнцийн 3 нь юу байна гэдэг юм уу? Ардын аман зохиолоос эсвэл үлгэрээс хамгийн одоо нэн төрөнд хүүхдэд байгаа суралцагчдад өөрт нь тохирох хэмжээний юмыг ашиглаж байгаа тохиолдолд тэр заасан зүйл давтсан зүйл маань хэрэглээ болох боломжтой. Тэгээгүй тохиолдолд бол энэ бас одоо хэрэглэгдэхгүй учраас дахиад мартагдах, дахин давтах ийм шаардлага үүсэх нь лавтай байх болно. За тэгээд нэг хичээл дээр одоо ингээд давтлага хийх гэж байна гэж бодъё. За шинэ хичээл байлаа ч гэсэн юунд анхаарах хэрэг гардаг вэ? За хамгийн чухал юм бол оролт гаралт хоёр дээр л илүү анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл өөрөөр хэлбэл тэр хүүхдэд өгөх юм аа бас тэр хүүхдээр хийлгэх юм аа харьцааг нь одоо чадвал нэг 50-50% барих. Чадахгүй бол одоо эхний ээлжинд бол ер нь нэг 70-30 байхад болно. Тэгээд одоо багшийн зүгээс хийх зүйл нь багасаал суралцагчийн хийх зүйлийг нэмэгдүүлээд өөрөөр хэлбэл гаралт гэдэг дээр бид нар юу гэхээр ярих, бичих хоёр тийм ээ. Оролт гэдэг дээр нь бид нар юуг ойлгож байгаа вэ гэхээр тэр хүн сонсоод ойлгох, уншаад ойлгох хоёрын тийм ээ. Тэгэхээр энэ хоёрынхаа харьцааг зөв баланс зөв барьж чадвал бас таны зааж байгаа зүйл, давтж байгаа зүйл чинь хэрэглээ болоход илүү дөхөө байх болно гэдгийг хэлье. За тэгээд одоо ингээд юунд анхаарах хэрэг гардаг вэ гэдгээс оролт гаралтаасаа гадна мэдээж хэрэг давтлах хичээл дээр авиа зүү огт байхгүй гэж өрөөсөө байхгүй авиа зүүн давтлага. Үг зүүн давтлага хийгдэхгүй гэж байхгүй. Өгүүлбэр зүү талаасаа мөн давтлага хийгдэхгүй гэж байхгүй тийм ээ. Өгүүлбэр гэдэг чинь үгээ яаж холбох юм? Үг холбож байгаад өгүүлбэр болгоно. Өгүүлбэрүүдэд холбоод цогцлбор болгоно тийм ээ. Тэгэхээр энэ ер нь нэг давтлах хичээл дээр бидний одоо ерөнхий энэ 3 зүйл бол зоолттой орж явж байгаа. За тэгээд өмнө энэ цагаан толгой заахт авиа зүүгээд ярьсан. Одоо яагаад дахиад авиа зүү гараад ирвэ гэж бодож магадгүй. Тэгвэл одоо авиа зүүн хичээл бол ер нь миний бодоход за жил хагас сурч байгаа насанд хүрсэн хүн дээр ч гэсэн энэ авиа зүүн дасгалын засах юм, алдаа засах, зөв дуудлаганд сургах ийм зүйлс байж л байдаг. Явж л байдаг. Үг зүү гэдэг нь яг за шинэ үг дандаа байхгүй маа гэхэд нөгөө үгийг одоо ойролцоо утгатай үгээр сольж хэлүүлэх юм уу? Эсвэл эсрэг утгатайгаар нь одоо нөгөөхний нийцах маягаар ингэж хэрэглэгдэх юм уу? Иймэрхүү маягаар бол үг зүүн давтлага бас л хийгддэг. За өгүүлбэр зүг бол та нараа энэ бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Үгээ холбож холбоо үг болгоно, холбоо өгүүлбэрийн байдал шилжүүлнэ. Тэгжээс нь 2-3 өгүүлбэр хэлдэг байснаа дараа 3-4 болно. Тэгжээс нь 6-7 үгтэй нэг утгад хэсэг болгоод цогцлбор болгоод ирж болно тийм ээ. За тэгэхээр энд бол яг бидний одоо хийх анхаарах 3 зүйл бол энэ 3 байдлаараа л байх юм аа. За тэгээд өмнө бас би нэг хэлээгүй үлдсэн тийм юмнуудаас бас ганц нэг хэлэх юм байгаа. За энд би өмнө та нарт хэлээгүй зүйлүүд бол нөгөө үгээ авиа зүйтэй холбоотойгоос болохоор нөгөө үгээ галглах тухай дээр нэг тодорхой хэлээгүй. Та нар санаж байгаа бол жишээлбэл тооны нэрийг заах тухай дээр зүгээр 10, 15 энтергээд явахад дуудлагыг баг би тэр нөгөө шуваа гэдгийг нь хаяад ч заримдаа бичсэн байж магадгүй. Та нар бас эргээд би өөрөө бас үзье. За өнөөдөр бол харин тэрийг яг оруулж ирж байгаа. Яагаад гэвэл та нарын суралцагч нар голдуу нөгөө бага насны хүүхдүүд байгаа гэж бодсон учраас өмнөх хичээлүүд дээр нь орхижсэн. Одоо бол энэ дээр бол тайлбар хийгдэх юм аа. За ингээд энэ нэг шуваа гэдэг энэ олон улсын авиа зүүн нийгэмлэг гэдэг байгаа. Олон улсын авиа зүүн
юу гэлээ нийгэмлэг энэ байгууллагаас нөгөө энэ тэмдэг өөрөөр хэлбэл энийг болохоор шуваа гэж нэрлээд энэ нөгөө балархаа гişгүүдийг тэмдэглэдэг. Энэ бол зөвхөн монгол хэлэнд биш тийм ээ, бүхий хэлэнд л одоо балархаа гişгийг тэмдэглэж байгаа. За тэгээд энэ шуваа гэдгийнхэн тайлбарыг энд англи хэлээр оруулчлаа. Тэгээд энэ болохоор нэр томьёон дээр хэрэгжилж болж байгаа тийм ээ. Тэгээд стрессгүй хэлэг нөгөө юу гэдэг вэ? Өргөлтгүй хэлэгдэж байгаа гişгийг нь хэлж байгаа. За тэгээд энэ дээр жишээ үг нь болохоор about гэдэг үг байгаа. Тэрний тэр эхэнд нь орсон a үсэг тийм ээ. Энийг about гэж хэлэхгүй. Тэгэхээр хэлэгдэх байдал бол ер нь нэг гэдэг юм уу, нэг иймэрхүү нэг уруулын байрал нэг за тэгвэл буцаад бүгдээрээ энэ сайхан гэдэг үгэн дээр сайхан гадны хүмүүст хэлж байгаа зааж байгаа үед бол бүр ингэж шуугыг хэрэглээд ингээд бичсээр байтал нөгөө хүмүүс маань аагаа тодорхой хэлээд байдаг. Тэгэхээр зүгээр бидний хувьд болохоор заримдаа бүр энийг ингээд энэ хардаа энэ санал гэдэг дээр уг нь бол тэмдэглэгээтэйгээ орохороо юм байгаад байна тийм ээ, дэвтэр гэдэг дээр. Гэтэл зарим хүмүүс нь бүр ядаад нөгөө балархаа гişиг тод хэлээд харин за тэгвэл ингээд хасаад хэлээд үз. Тэгээд ингээд тэгэхээр бас нэг хасч хэлж байгаа нь бидний яг энэ зөв галгалж байгаатай адил болж ирнэ. Ирж байгаа тохиолдол байдаг. Тэгэхээр ер нь хэл зааж байгаа багш нарын тухайд бол монгол хэлээ одоо тэр зааж байгаа хэлээ мэддэг байхаас гадна бас нэг аваа зүү галгийн талаар бас нэг тодорхой хэмжээний ойлголттой байх нь өөрөө хэл гадаад хэл сурах бас мөн хэлийг хүнд заахад тус тэмтэй байдаг. Тийм учраас би энэ дээр одоо та нарыг галиглах тухай бас жаахан анхаарч бас ганц нэг юм судалж үзэж эсвэл дор хаяж одоо ингээд балархаа гişгийг болохоор аль ч хэлэнд ялгаагүй ийм тэмдэгтээр тэмдэглэдэг юм байна. За тэгээд энэ нь болохоор одоо юу гэдгийг уруулныг нэг доод уруул ингээд чангараад хошоогоо тэгээд дээд уруул нь арай дээгүүр тийм ээ. Тэгээд нэг санал дэвтэр гэхэд яаж хэлэгдэж байна? Нэгдүгээр үеийн нөгөө өргөлттэй гişгийг бодоход уруулчин ямар байрлалд шилжиж байна гэдгийг өөрөөсөө сайн мэдрээд тэгээд одоо бусад хэлэн дээр тэгсэн энэ тэмдэглэгээ байгаа гэдгийг бас ойлгоод авах хэрэгтэй. За тэгээд галиг үсгийн талаар тийм ээ бид нар бас мэдчих ёстой. Ямар нэгэн хэлийг одоо хэлийг бичиг тэмдэглэх аваа үсгийн тогтолцоо галиг гэж байгаа тийм ээ. Тэгээд галигийн тухай дээр чинь авааны галиг, авайлбарын галиг, үсгийн галиг, хэрэглээний галиг гэдэг 4 янзын галигийн тухай ярьдаг. Тэгэхээр бидний хувьд бол одоо гадаад хэл зааж байгаа багшийн хувьд хэл зааж байгаа багшийн хувьд болохоор авааны галиг, хэрэглээний галиг хоёроо төрүүлээд мэдчих бол тэгээд яхан ойлголттой байхад бол одоо хэлээ заахад бас арай дөхөмтэй байх юм аа. Тэгээд улаан цагаан одоо юу ч бичээгүй мөртлөө энд одоо балархаа гişг байна гэд хэлээд байхад бас хаашаа юм тийм ээ. Тэгэхээр бид нэр ингээд тэмдэглэгээ зөв хийчихэд тэгээд нөгөө хүн маань хэлж чадахгүй за тэгвэл ариу та бүр юмгүй хэлээд үзгээд ингээд санал дэвтэр гэд ингээд дадлагжуулж болох юм а. Тийм учраас энийг бүр онцгойлоод ингээд улаанаар тэмдэглэжсэн байгаа. За тэгээд нөгөө урт гişг хос гişг яаж дуудагдгийг. За тэгээд нөгөө зөөлний тэмдэглэлээр төгссөн үгэн дээр урт гişгээр хэлсэн дагвар залгаад нөгөө урт гişг хос гişгүүдийг бий болгох тийм яагийн төрлийн үсгүүдээ яаж дуудах юм. Энийгээ дахиад л бидний дараагийн хичээлүүд дээр бол явж л байгаа гэсэн. За би зүгээр та нарт ингээд энэ арга зам хичээлийн зөвлөгөө өгсөн эхнээсээ бодоход энгийн нийлмэл өгүүлбэр үзчихсэн. Энгийн нийлмэл өгүүлбэр үзсний дараагаар бол манайх ер нь нэг наад зах нэг 7 хоног буюу нэг 7-оос 10 удаагийн парын давтлага хичээл бол зайлшгүй оруулдаг. Бүр яг ингээд хичээлийн зогсоогоод өмнө. За тэгэхээр энэ энгийн нийлмэл өгүүлбэр үзсэн байгаа суралцагч гадаадын иргэд бол ер нь монгол хэлний үйл үгийн 4 цагтаа баймж үйл өгүүдтэй дээрэс нь тийн ялгал нэрийн тийн ялгалыг бүрэн үзчихсэн. Заах төлөөний үгээс энэ тэр хоёрыг сурчихсан. За нэг энэ хэмжээнд л байдаг. Биеийн төлөөний үгүүдийг мэдээж
нэгдүгээр бие, хоёрдугаар бие, гуравдугаар бие олон тоотой ганц тоотон сурсан. Ийм хэмжээнд байгаа хүмүүст яг энэ дасгалыг бол энэ давтлага хичээлийг бол дахин гарцаагүй бүр яг ингээд уншуулад, хэлүүлээд, хэрэглүүлээд, бас бичүүлээд яг ингээд багц ийм дасгалууд дээр бид нар ажилуулдаг. Тэгээд яг энэ за одоо ерөнхийдөө боллоо доо манай хүний дуудлага, за сонсож ойлгох чадвар, уншиж ойлгох чадвар, за дуудлага, тэгээд өөрийгөө одоо ингээд илэрхийлэх чадвар энэ хэмжээндээ бол яг нэг 70% гэж үзвэл тэгээд бид нар дараагийнхаа бүлэг хичээл рүү ордог байна. За тэгэхээр зааман тэгээд энэ аваа зүүн давтлага хичээл дээр нэг анхаарах ёстой юм юу вэ гэхээр чинь яалтч үеэр одоо зөв таслах. Үеэр зөв таслахгүй тохиолдолд зөв дуудах, зөв эзэмшсэн гэж хэлэх юм ямар ч үнэс байхгүй. Жишээлбэл дэлгүүр гэдэг үгийг дэлэг үүр гэж таслаад байх юм бол таксины жолооч өрөөсөө ойлгох. Яг оюутнууд ингээд Монголд ирээд амьдарч байхдаа такси аваад үгээ яг зөв хуваарлаж сураагүй оюутнууд таксинд хамгийн түрүүнд асуудалтай учирдаг. Тэгээд мөн дэлгүүрт ороод нөгөө тоо юмныхаа нэрсийг хэлэхдээ л үеэр зөв таслахгүй болохоор зөв дуудаж хэлж чадахгүй учраас нөгөө сонсогч нь гадаадын хүнтэй ялангуяа харьцаж сураагүй, харилцаанд орж байгаагүй хүн байх юм бол бүр их одоо харилцааны хүндрэлтэй учирдаг. Тийм учраас энэ аваа зүүн хичээл дээр бол гарцаагүй нэг давтах ёстой зүйл бол үеэр таслах, зөв дуудах зүйлтэй холбож энийгээ заавал тэгээд за энэ дээр битүү үегээд бичсэн байгаа. За энэ битүү үеийнээс эхлэхдээ ер нь эхлээд одоо дийлэгчээр төгссөн битүү үе. Жишээлбэл ав, ар, ас, ах гэх тийм ээ. За ингэснийхаа дараа одоо сар, нар гэдэг юм уу хоёр талтай гүйгүүлэгчтэй болоо тийм ээ. За тэгжээснэ гүйгүүлэгчээр эхлээд ихшгээр төгсөж байгаа тийм ээ. Хи, суу гэдэг ингээд тэгээд дараалсан хоёр гүйгүүлэгч байвал яах юм? Гурван гүйгүүлэгчтэйг яаж таслах юм? За доор нь одоо нэг ганц нэг жишээ авсан байна. Талах гэдэг үг, талах гэдэг үг. За энэ хоёр үгийг л одоо зөв дуудахгүй байхад л бид нар үл ойлголцолд орхон байна шүү дээ, тийм ээ. Тэгээд талхлах гурван гүйгүүлэгчтэй давхарлсан гүйгүүлэг талхч нь давхар орсон гурван гүйгүүлэгч байж юм тийм ээ. Тэгэхээр тал ихчин гэд хэлэхдээ хүн ойлгохоор байчин. Тэгэхээр аваа зүүн хичээл дээр бол ер нь аваа зүүн давтлах хичээл дээр бол энэ юу гэдэг лээ нөгөө зөв дуудах зүйлээр үеэр зөв таслуулбар заашгүй сурах хэрэгтэй. Энэ гадуур байгаа нөгөө одоо сүүлийн үед үеэр тасалж уншдаг номууд гарсан, уншлагад зориулсан. Гэхдээ тэр номыг авч ороод яг тэр чигээр нь хэрэглэж бас болохгүй юм байлаа. Бид нар бас хэрэглэж үзсэн. Тэн дотор болохоор нөгөө жишээлбэл үзэгдэн гэдэг үг бай гэж бодъё. Тийм ээ. Гэтэл тэрэн дээр байгаа үгнүүд нь болохоор нөгөө өөр өнгөөр ингээд өнгөлчихсөн байна. Улаан, цэнхэр, хар гэдэг. Тэгвэл яг тэр өнгөөр ингээд хэсглээ дуудахаар хүн ердийн ингээд нөгөө амьдрал дээр хэлэгдэж байгаа байдлаас зөрөөтэй юм дуудлагууд тийм сонсогдох байдлууд тэнд байгаа дуудлага. Тийм учраас тэр материалыг ашиглахдаа бас та нарыг эхлээд өөрсдөө заавал уншиж үзээрэй. Зүгээр ингээ харах биш. Бүр яг өөрөө дуудаад үз. Тэр үгнүүдийг яг одоо тэр цэнхрийн нэг дуудаад, улааны нэг дуудаад, ногооны нэг дуудаад тэгвэл яг тэр үгийг бид нар амьдрал дээр яаж хэлдэг вэ? Тэрнтэй адил сонсогдож байна уу юу? Тэрнтэй адил хэлэгдэж байна уу гэдгийг заавал шалгаарай. Тийм номнууд сүүлийн үед лав бидний мэдхээр 3 өөр байдлаар гарч ирсэн байгаа. За тэгээд бид нар тэрийг эхлээд мэдэхгүйгээр ингээд авч ороод бас л нэг 6-7 сар сурчсан хүн дээр нэг давтлах хичээл хийхдээ авч ороход бол тэрэн дээр тэгж дуудахааргүй өгнүүд бас байсан. Тийм учраас бид нар дараа нь дандаа хянжаас тэрийг авч ордог болсон. Ялангуяа амтан шатанд явж байгаа хүмүүст бол хамгийн сайн материал юу вэ? Таны өөрийн чинь бэлтгэсэн материал. Их баг нь хамаагүй. Одоо 5 үг байсан ч хамаагүй. Заавал 50 үг байх шаардлагагүй. За
өөрийн чинь хийсэн материал хамгийн найдвартай, хамгийн одоо гарын доор үр дүн илүү авчирч өгнө. Хүний юмыг битгий хэрэгэл гэж байгаа юм биш шүү гээ. Зүгээр эхний ээлжинд ялангуяа хүүхдүүд суралцагч нар нэг жаахан бэрхшээлтэй өстой нэг яавал яачаар байгаа үед бол бас их сэрэмжтэй байх ёстой. Арцаагүй энэ хүн одоо ингээд сурах замдаа орсон гэж үзвэл магадгүй бид нар заримдаа бас алдаа оноотой юм аваад орохыг тэр гэх газаргүй тийм юм л байж байдаг. За тэгээд энэ үеэр тасалж унших энэ зөв дуудах эднэр дээр би та нарт бүр нэг зүйлийг бүр аминчлан хэлье. Хэрвээ таныг одоо энэ талхчин гэдэг үгийг гэж бодъё. Эсвэл талхлах гэдэг үгийг ингээ хэлүүлэхээр нөгөө суралцагч чинь буруу дуудаж байгаа бол дахин за нэг удаа, 2 удаа, 3 удаа хэлүүлээд тэгээд болно. Битгий 7 удаа, 10 удаа, 15 удаа, 20 удаа битгий хэлүүлээрэй. Яагаад гэвэл тэгж одоо алдаатай юмыг нь илүү олон дахин засуулах гээд давтснаас болоод тэр буруу юм хэвшил болох, дадал болох боломжтой. Тэр тал руугаа хандаж болно. Тийм учраас ер нь тухайн суралцагч жишээлбэл одоо аваа зүүн талаасаа байна, өг зүүн талаасаа байна, өгүүлрэн зүүн талаасаа байна. Хэрвээ алдаа гаргаж байгаа бол 1-2 л одоо засуулаад тэгээд дараагийнх нь зүйл рүү орж явах нь илүү зөв юм шиг байдгийг. Тэрнээс биш дахиад хэлчихье гэд 5 хэлүүлвэл та бурууг тэр хүнд суулгах бас боломж байгаа. Тийм учраас энэ дээр бол ер нь ач холбогдолгүй байна гэж би зүгээр өөрөө боддог учраас та нарт одоо ингэж хэлж өгч байгаамаа. Тэгээд та нарын энийг бас бодлоороо бас өөрөө туршаад үзэж болно шүү дээ. Бас нөгөө талаас залхах маягч бас байж магадгүй. Миний бодол бол залхаачихгүй гэж бодхоосоо илүүтэй буруу зуршил, буруу дадал тэр хүнд өгцгүй гэж боддог учраас нэг дасгалыг тухайн үед тэгж их олон хийгээд байдаггүй. Бас нэг юм энэ дээр байдаг. Тухайн суралцагч одоо өгүүл хэрэгтний талаасаа байд юм уу? Эсвэл одоо ч өгүүл хэрэгтэн гэдгийг зөвхөн энэ намны хөндийд байгаа хэдтэй ярихаа болчихсон шүү дээ. Та нар мэдчихэж байгаа тийм ээ. Энэ чих орж, нүд орж юм тийм ээ. Тэгэхээр чинь энэ сонсох талаас асуудалтай хүн байхыг өөх газаргүй шүү дээ. Та мэдэхгүй шүү дээ. Тэр хүн гэмтэл авсан байж болно. Эсвэл угаасаа сонсголын бууралтай хүн байж болно. Яа дээ эсвэл таны одоо амны хөдөлгөөн нь одоо шүд дуурал яаж хөдөлж байгааг харуулад байгаа хэрнээ нөгөө хүн чинь буруу хөдөлгөөтэй бол магадгүй хараа муутай байхыг тэргэх газаргүй. Яг одоо адилхан одоо дуу сонсоход бид нэр өөрөөр хүлээж авдаг шүү дээ. Тэгэхээр бас тэнд байгаа 10 хүүхэд бидний одоо гаргаж байгаа дуу аваад арай өөрөөр хүлээж авах боломжтой эхний үед гэж бодож байгаа учраас битгий одоо ингээд алдаа гаргаад байвал буруу дуудаад байвал маш олон удаа биш харин мартуулж байгаа дараа нь сануулах, мартуулж байгаа санах энэ арга нь илүү зохимжтой байж магадгүй гэж бодож байна. За энэ шуваа гэдгийг та нарт өмнө одоо галигтайгаа холбоод тайлбарласан. За тэгээд галигийн тухай дээр болохоор нөгөө та нар өөрсдөө хэрвээ одоо англиас өөр хэл мэддэг багш нар зөндөө байгаа шүү дээ. Герман хэл мэддэг, солонгос хэл мэддэг. Одоо та нар 9 шидийн хэл мэдж байгаа. Тэр хэлнүүд дээр бас энэ олон улсын аваа зүүн хэрэгжилж байгаа тэмдэгтүүдийг бас харахад илүүдэхгүй. Тэгээд аваа зүүн энэ тодорхой мэдлэгтэй байснараа яах вэ гэхээр монгол хэлийг зааж байгаа монгол хэлний энэ үг чинь тухайн одоо өөрийн чинь зуучлагч хэлэн дээр дундын хэл гэж болно тийм ээ. Бидний одоо хичээл заахтай хэрэгжилж байгаа тэр хэлнийх нь ямар үгтэй, ямар аваатай дүүж байгаа юм бэ гэдгийг үзүүлчихэд байхад бол нөгөө суралцагчид бас их тус дэмтэй гэж үзэж байна. За тэгээд аваа зүүн мэдлэг ерөнхийдөө хэрэгтэй гэдгийг хэллээ. За бас үгсийг яаж галиглах тухай бас тодорхой хэмжээний мэдлэгтэй байх нь ялангуяа гадаад хэл сурах, гадаад хэл заахад бас бидэнд их түшиж болж өгдөг гэж талаас нь ярьлаа. За тэгээд аваа зүүн тал дээр та нар санаж байгаа
тодорхой аваа зүг, түүхэн аваа зүг, харьцуулсан аваа зүг, зэрэгцүүлсэн аваа, туршилт аваа зүг, хэрэглээний аваа зүг гэх. Энэ дотроос ер нь гадаад хэл заах үед гадаад хэл сурчих үед хамгийн их хэрэглэгдэх нь бол зэрэгцүүлсэн аваа зүг, тэгээд хэрэглээний аваа зүг хоёр л гэж бодож байгаа. Тэгэхээр нөгөө зэрэгцүүлсэн аваа зүг, хэрэглээний аваа зүг гэдэг хоёр дээр жаахан тодруулаад хэлвэл нөгөө зэрэгцүүлсэн хэл шинжилэл, зэрэгцүүлсэн аваа зүгээд хэлж байгаа энэ шалтгаан нь болохоор төрөл бус хэлэн дээр. Тийм ээ, жишээлбэл монгол хэлийг заахтаа бид нэр англи хэлийг ашиглаж байгаа бол энэ хоёр бол төрөл бус хэл, тийм ээ. Тэгэхээр энэ хоёр өөр хэлний хэлийг зэрэгцүүлээд шинжиж үзээд тэр хоёр хэлний ялгаатай тал нь юу байгаа, ижил тал нь юу байна уу гэдэг дээрээс энэний мэдлэг маань биднэрт эргээд нөгөө хэлээ заахт нь хэрэг болж байгаа талаас. Хэрэглээний аваа зүг гэдэг нь юу вэ гэхээр нөгөө хэл шинжиллийн байдаг юм уу, ямар нэгэн судалгааны үр дүнг бид нар нөгөө хэлээ заахтаа, хэлээ сургахтаа, хэлээ сурахтаа, тийм ээ, хэрхэн ашиглаж болох юм бэ гэдэг талаас нь тэр бид нар жишээлбэл сая энэ шува гэдгийг энийг олон улсын өөр хэлэн дээр яаж хэрэглэж байгаа юм, балархай гişгүүдийг энийг мэдж байгаа маань эргээд бид нар хэрэглээний аваа зүгээ мэдж яах гэсэн. Бас бид нар хэрэглээний аваа зүг дээр хамгийн өргөн жишээ байж штэ. Бид нар нөгөө латин үсгийг ашиглаад монгол хэлээр биеиндээ мессеж биччихээн, чат биччихээн, захиа биччихээн. Энэ чинь бүгдээрээ л нөгөө хэрэглээний аваа зүгт маань орно шүү дээ. Тэгэхээр бид нар энэний мэдлэг бол ер нь баггүй гэж бодож байгаа. За мөн хэрвээ хичээлээ зааж явахдаа нөгөө хэлсэн үгийнхаа, заасан үгийнхаа аваа зүг галхийг тэмдэглэж байгаа бол та нар мэдж байгаа, бүгдээрээ мэдж байгаа, тийм ээ. Энэ дөрвөлжин хаалтуудыг хэрэглэдэг, тийм ээ. Энийгээ бас мартаж болохгүй. За энэ ташуу хаалт бол нөгөө ижил юмыгаа л тэмдэглэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёр хаалтыг бол юундаа хэрэглэж болох юм аа. За мөн давтлаг хичээлийн нэг гарцаагүй дахин хийх ёстой. Орхиж болохгүй нэг удаагийн заалтаар, 2 удаагийн хичээлээр эзэмшигдэж болдоггүй гэдэг юм уу? Бид нар сэтгэл хангалуун байж чаддаггүй асуулт зүйл бол асуух төлөөний үгсийн хэрэглээ, мөн асуух сул үгийн хэрэглээ. За тэгэхээр асуух сул үгийн хэрэглээг зөвхөн тухайн өгүүлбэрт зөв асуух сул үгээ хэрэгжилж гэнэ үгүй юу гэдгийг шалгаж хянаж дахин давтуулахаас гадна тухайн асуух сул үгийг, тухайн асуух үгнүүдийг чинь зөв дуудаж гэнэ үгүй юу гэдэг нь бас их чухал. Жишээлбэл явсан та өчигдөр гэрлүүгөө явсан гэж хэлвэл ер нь хүн ойлгохгүй. Бид нар ирсэн гэд ингэж хэлвэл хүн ойлгохгүй. Тэгэхээр бид нар зүгээр асуух сул үгийг зөв сонгож өгүүлбэрийг гүйцэх дасгалуудыг хийлгэхээс гадна асуух сул үгүүдийг чинь өмнөх үгтэй нь холбоод хэлэхдээ зөв хэлж чадж гэнэ үгүй гэдгийг бас ажиглаж энэний давталгыг бол бас хийхээс өөр аргагүй байдаг. За өнгөрсөн цаг дээр бол дандаа снүү гэж сонсогдоо, тийм ээ. Өнгөрсөн цаг. Ингээ цаг дээр болохоор ичгээд гүү гэдэг нь дандаа салж байгаа шүү дээ. Тэр чинь ганцаараа яв. Хоол хийдэг үү гэж асуухаас биш, хоол хийдэг үү гэж асуувал энэ ерөөсө болохгүй. Бас л дуудлагын хувьд буруу байна, тийм ээ. Тэгэхээр энэ байдлуудыг ерөөсө орхиж заач гисэн юм чин гэж ерөөсө сэтгэл ханж болохгүй л гэсэн санаа. Энэ асуух сул үгийг зөв хэрэглэх хэрэгж байгаа үгийг хянах арга бараг эхний 6 сар үргэлжилнэ. Тэгж ясны дараа ч гэсэн зарим нэг тохиолдолд бас байж болох. За үргэлжлэх цагийнх, тийм ээ, жаан уу эсвэл чаан уу арай чанга. Бүр хурдан хэлдэг болоод бүр сайн эзэмшээд ирэхээр жаач байхгүй бүр жинүүл болно шүү дээ. Хоолоо хийж гэнэ үү? Монгол хэл сурч гэнэ үү?
гээд л явахаас биш сурч байна уу? Тэр Б бол одоо бас бүр дуугүй болоод алга болчихсон. Тэгэхээр энэ байдлуудыг ерөөсөө дахин хийж явах хэрэгтэй. За ирээдүйн цаг дээр асуухаар хуул гэж асуусан тийм ээ. Маргааш ирэх үү? Хоолоо хийх үү? Гээд л асуу. Тэрнээс хоол хийх үү? Маргааш ирэх үү? Энэ бол ер нь хангалттай биш. Тийм учраас энэ байдлыг бол сэтгэл ханахгүйгээр яг сайхан зөв. Тэгэхээр энийг зөв дуудуулахад хамгийн бас нэг тус болдог юм юу вэ гэхээр нөгөө нэлээд нэхэнд ч заагдж байгаа тухайн үед бид энэ суралцагч нар уртхан шиг буюу дэлгэрэнгүй өгүүлбэр зохиох чадваргүй байгаа. Тэр үед нь илүү зөв хэвшүүлвэл дараагийн одоо нийгмэл өгүүлбэр хэлэх тэгээд өгүүлбэрийн гишүүдийг дэлгэрүүлээд ашиглах ийм үеүүдэд бол тэр энэ дуудлага зөв болчихсон байгаа бол бидэнд бас их тустай хожмынхаа өдөрт. За тэгээд нөгөө Б-гийн өмнө уруулын Б-гийн өмнө орсон энэ тийм ээ ирсэн бэ. Ирдэг вэ. За энэ ингээ одоо цагийн араас асуух суулг Б орж байгаа тохиолдолд бол арай дээр тийм ээ. За өмнө энэ дээр би бас ингээ хэлж байгаа та нарт нөгөө шуваага хэрвээ бүр ингээ болохгүй бол шувааг нь хайж ягаад тэр балархаа ихсхийг зөв дуудуулаад. Энэ бол зүгээр бидний нөгөө тэр зайлм ихэрхүү юм шүү. Тэрнээс бид нар мэргэжлийн багш нар бол бас ингээ тэмдэглэж гэж бас болохгүй шүү дээ тийм ээ. Тэгээд эсвэл ингээд нөгөө ирсэн бэ гэдэг энэ шуваагаа эсвэл бүр ингээд дараад үзүүлэхгүй ирдэг. За тэгвэл та энгүүгээр хэлээд үзээрэй. Ер нь ихэнх хүмүүс бол ийм тэмдэг байдаг. Энэ тэмдэглэл энийгээр тэмдэглэсэн зүйлийг одоо балархаа сонсогдохгүй гэдгийг бол ерөнхийдөө бол мэдж байгаа. За энэ нэг бидний дунд ялангуяа залуу багш нарын нэг гаргадаг одоо санамсаргүй алдаа л да. Энэ өөрөө мэдэхгүй дээ биш. Нөгөө хүсэлт илэрхийлдэг. Та энд суухгүй юу? Та маргааш өглөө 7 цагт хүрээд ирэхгүй юу? Гэсэн энэ нэг хүсэлт тавьж байгаа энэ хэлбэр санал болгож байгаа энэ хэсгүүдийг асуух суулг гэдээ ойлгочихсон байдаг. Энэ бол асуух суулг биш юм тийм ээ. Тавтаа морилно уу гэдэг чинь санал болгож одоо хүнд итгэж байгаа хэлбэр бол утга болохоос биш. Энэ бол нөгөө ирээдүйн цагийн үн биш тийм ээ. Энийг энтэй андуурч болохгүй. За энийг зүгээр санамсаргүй байдлаар ийм байж магадгүй. Зарим нэг өгүүлбэр дотор ийм байхаар багшаа энэ чинь асуултын тэмдэг нь алга байж штэ гэж сууж байгаа оюутан байж л байдаг. Энэ нөгөө өгүүлсэх өгүүлбэрийн араас асуух суулг орж байгаатай андуурсан хэл. Тэрнээс биш энэ бол өөрөө асуух суулгаар энэ үед бол энэ тохиолдол бол байхгүй тийм ээ. За мөн асуух төлөөний үгсийн хувилбаруудыг заавал давтах хэрэгтэй. Жишээ нь энийг яаж давтах вэ гэхээр зөвхөн одоо нэг өдөр нэг хичээлийн төгсгөлд 5 минутыг аваа тийм ээ. Эсвэл өгүүлбэр болохоор асуултууд байж болно. Жишээл хэн хизээ хаана яав? Хизээ хэн хаана яав? Нөгөө байрлал нь өөрчлөгдөхөөр яаж юм? Хизээ хаана яав хэн гэх мэтэр юм уу жаахан ингээд өөрөөр хэлбэл нөгөө жаахан чадвартай болчихсон тохиолдолд нь сонсох чадварыг шалгаж байгаа тийм ээ. Мөн өгүүлбэрийн гишүүд байраас олсон тохиолдолд гэсэн нөгөө хэлбэр нь солигдохгүй. Тийм ээ. Эдгийг ингэж одоо нэлээд одоо гайгүй Монгол хэлийг эзэмшсэн байна гэж үзэх юм бол ингээд энэ үед ярианых нь хурдч бас гайгүй хурдан болчихсон байна. Эсвэл зөвхөн одоо хэн гэдэг асуултаа энэ 3 хувилбараар хэн, хэний, хэнд. За энэ 3 асуултанд хариулаад гэдэг юм уу? Эсвэл за чи энэ асуултанд хариул гэдэг өгүүлбэр зохиогоод гэж болно тийм ээ. Жишээлбэл хэн ирв өгүүлэгт хүн хэнд гэдэг дээр магадгүй надад ном байна гэж зохиож иж магадгүй шүү дээ. Эсвэл аав ном өгсөн гэж ч магадгүй. Гэхдээ энийг л багш нь хянаад явж байна. Эзэмшээгүйг нь харна. Бас энэ дээр юу хэрэгтэй вэ гэхээр энэ асуух төлөөний үгсийн байрлалыг солихоос гадна хувилбаруудыг зөв хэрэгжилж байгаа хүн бол нөгөө өгүүлбэрийн гишүүдийн байр солигдсноос өгүүлбэрийн утга нь өөрчлөгдөхгүй мө гэдгээ мэдчихсэн байж байгаа.
Мөн тэгээд бас асуух төлөөний үгийн хувилбарыг сайн сонсож байгаа хүн нөгөө тулгуур гэдэг юм уу, одоо нөгөө key suffix түлхүүр болж байгаа нөгөө асуултан дээр явж байгаа тэр нөхцөлийг аваад өөрийнхөө хэлэх гэж байгаа үгэн дээр хэрэгэлдэг. Жишээлбэл хэний ном гэхээр ни гэж юм шүү, миний ном. Эсвэл нийгээ сонсогдсон шүү. Энэ нь харьяалахын диалог байдаг багшийн ном гэдэг ч юм уу. Хин тэгэл гэх юм бол энэний хариу чинь дандаа дээтэй байх шүү. Багшд, доржид, ахад гэдэг ингээд тэр түлхүүр одоо хэрэглэх ёстой нөхцлүүд нь тэр асууж байгаа асуултанд байж байгаа шүү гэдгийг бас тэр хувилбаруудыг илүү сайн эзэмшүүлээд ирвэл энэ их бас суралцагчдын одоо ярих хурд, өөртөө итгэлийг сайжруулсан тэр зөв хэрэглээд ирэхээр тэгэхээр энэ хувилбаруудыг бас ингээд яах вэ тэр 1 2 хийчихсэн юм чинь тэгээ болсон байх гэж орхиж болохгүй. Энэ бол марцаагүй дахин давтах ёстой. Жишээлбэл өгүүлбэр өгөөд энэ өгүүлбэрийн гишүүн болгонд нь асуулт өгчих гэж болно шүү дээ. Ямар асуулт өгсөн. 5 гишүүнтэй өгүүлэгдэхүүн өгүүлэх 2-той дотор нь 1 тодтголтой 2 тусгатгуунтай 1 өгүүлбэр байлаа гэж бод. Тэгээд ингэх чинь нөгөө оюутан чинь тодтголын хараал хэний юу нэ тийм ээ. Тусгатгууны хараал хаана хийзээ хэнд байдаг ч юм уу. Үйл үгэн хараад яасан яаж юм гэдэг ч юм уу. Ингээд хийж гэнэ үг зүгээр заавал нүсэр 1 өдөр 10 өгүүлбэр ажиллуулахын шаардлагагүй. Зүгээр хичээлийн төгсгөлд 3 минут үлдлээ самбар дээр 1 өгүүлбэр бичлээ. За чи өгүүлэгдэхүүнд нь асуул чи тусгатгуунд нь ингээд. Гэхдээ нэг юм бас анхааруулбал таныг зааж явах явцад суралцагч тэр хэлний нэр томьёогийн цээжлэх юм уу заавал одоо хэрэглэх тийм шаардлагыг тавих шаардлагагүй. Жишээлбэл өгүүлбэр гэж хэллээ гэж үгүй. 6 настай хүүхдээр хичээл зааж ялаа гэж бодъё л доо. Өгүүлбэр зохиогоороо. Тэгвэл тэр хүүхэд өгүүлбэр гэдгийг ойлгочихсон байгаад ингээд үг холбоод ингээ хэлэхийг өгүүлбэр гэж байгаа юм байна гэд ойлгосон байх нь чухал болохоос биш. Өгүүлбэр гэдэг үгийг хэрэглэх нь чухал биш. Сая би нөгөө тусгатгуун тодтгол гэдэг ингээд ярьлаа шүү дээ. Тэгэхээр тухайн суралцагч тэр үгнүүдийг яг цээжилчихсэн юм уу, яриан дээр хэрэгжилж явах нь чухал биш. Тэрнийг юуг хэлээд байгааг маань л одоо ойлгосон байх нь чухал гэсэн үг. Их шиг гэдэг юм уу, гээгүүлэгч гэдэг юм уу тийм ээ. Үг гэж юу гэдгийг одоо хэрэглэхгүй ч гэсэн үг гэж энийг хэлээд байгаа юм байна шүү. Тэгээ холбоо үг гэхээр ингэснийг нь холбоо үг гэдэг байгаа юм байна. Миний ном, миний дэвтэр ахад үг гэдэг ч юм уу. Энийг тэрнээс хэл зүйн нэр томьёонуудыг ашиглах гэсэн үг ерөөсөө биш. Энийг шаардлагагүй. Гэхдээ бидний нэг зайлшгүй хийх ёстой юм бол дасгал ажиллуулахдаа дасгалынхаа заавруудыг эхнээс нь багаар ингээд уншуулад нүүр нь 2-оос 3 сар болоход бол товч өгсөн заавруудыг дасгалын заавруудыг ойлгодог болгочихсон байвал чухал шүү. Тэгэхгүй зарим багш нар болохоор нөгөө бүтэн ном дуусчдаг. Өөрөө яаж хийхин хэлээд өгөөдөг. Суралцагч нь өөрөө яаж ажиллахыг нь уншаад ойлгохгүй байх тохиолдлууд байна. Тэгэхээр эхнээс нь одоо эхний өдөр, 2 дахь өдөр, 3 дахь өдөр, 5 дахь өдөр тэр хийдэг юм бол магадгүй 6 7 дахь өдрөөс дасгал ажиллах тэр номынхаа заавруудыг яг эхнээс нь бас ингээд хамттан аваад явж байгаараа. Гэдгийг бас хэлье. Энэ бол бас давтлага хичээл дээр зайлшгүй эзэмшүүлж явах хэрэгтэй. Тэр суралцагчтай шингээж явах хэрэгтэй л зүйлийн нэг. Мөн энэ авиазын юм дуусаагүй. Холбоо үгийг хэлэхдээ Б авианы дуудлагыг ажигла. Өмнө би энэ тухай та нарт ерөөсөө яриаггүй. Одоо бүгдээрээ дуудаад үзье. Энэ Б чинь ер нь дандаа Б-гээрээ хэлэгдээд байна уу? Эсвэл бүр заримдаа байхгүй ч байна уу? Харъя да. Би хэлээд үзье. Дэвтэр биш, ном биш, сурах бичиг, сүх баатар, өглөө босоод захиа бич. Энэ дээр Б хэлэгдээд байна. Тэгтэл чинь ирж байна, явж байна, хайж байна, сурч байна, авч байна, өгч байна. Ирээгүй байна, яваагүй байна, очоогүй байна, үзээгүй байна, дуулдахгүй байна, харагдахгүй байна, өөрчлөхгүй байна,
санахгүй байна. За тэгэхээр эхний мөрөн дээр болохоор Б хэлэгдээд дараачих дээр нь бол ер нь Б байна уу? Эсвэл В болж хэлэгдээд байна уу? За энийг анзаараарай. Тэгэхээр бид нөгөө суралцагчаараа бичээд өгсөн юм аа, самбар дээр бичсэн юм аа, эсвэл одоо хичээл хэрэгжилж байгаа уншлагынхаа материалыг уншиж яхад нь яаж уншвал чимээгүй харааны уншлага хийлгэж болно. Бас бид нар голдуу авиа зүүн талаас зөв дуудаж гэнэ үгүй юу гэдгийг мэдхийн тулд нөгөө гаралтаа хийлгэхийн тулд заавал уншуулж үзнэ. Тэгэхээр уншуулад үзэхээр эсвэл ярьж явах явцдаа энэ хүн ирээгүй байна, яваагүй байна гэж хэлж гэнэ үү? Эсвэл яваагүй байна, ирээгүй байна гэж хэлж гэнэ. Энийг бас за тэгээд эхний удаад нь багш та энэ ингэж сонсогдсон шүү гэд өөрөө нэг 2 3 удаа сайхан хэлээд үзэгчээд дараа нь өөрсдөр нь сонссноор нь хэлүүлэх гээд үзэх. За тэгээ хэрвээ жаахан алдаад байх нь эсвэл илүү тодорхой таны бүснээс арай тод байвал тэгсгээл ер нь тэгээд болж ийн гэдэг байдлаар орхиод дараагийн хичээл дээр одоо мартуулж байгаа дахиад сануулад энэ бол нэг 2 3 4 оролцооны дараа бол хэвийн болчихдог зүйлүүд байгаа. За дараачих дээр нь хийвүү үзвүү. За энд яаж нөгөө уун хаана асуух суулгыг маань хаана юутайгаа явж байгаа вэ-гийн дараа тийм ээ ойлгов гэж хэлэх юм бол энэ буруу болоо явчихна. Тэгэхээр ийм юмнуудыг бол ингээд жижигхэн юмар хөөрхөн хийгээд тэрний чадал боломж байвал одоо нэг эр үг эм үг нэг 2-2-ыг самбар дээр соромжтож тавиад цаасаар гаргацсан байж байгаа. Тэрийг нэг хүүхд болгоны гарахт нь ганц уншуулад гаргаж болно шүү дээ. За багштай энийг хэлж өгöd гараараа гэл тийм ээ. Тэгээл сайхан амраараа гэж гаргачих болно. За дараачих дээр нэг энэ Д-ийн араас орж байгаа Б ер нь яаж сонсогдоод байна? Яваад бай, бичээд бай, уншаад бай, хийгээд бай, үзээд бай, өгөөд бай. Энд Б байгаа мó Д сонсогдоод байна. Би заримдаа өөрөө бас сайн мэдчихэв. Яваад илүү хурдан хэлвэл бичээд энд ер нь Б байна уу тийм ээ? Энийг та нар бас бодоод өөрсдөө бас одоо ажиглалт хийгээд суралцагчд нь яаж хийж юм яваад бай. Заавар тайван удаан тогтоохон хэлж байвал сонсогч л байна. Гэтэл бидний одоо ярианы урсгалаас хамаарат байна тийм ээ? Урсгал хурдан гараад байгаа мó удаан гараад байгаа мó эндээсээ хамаарат энэ авианууд чинь бас арай өөр дуудлагатай гарч ирээд байгаа. Тэгэхээр энэ талаас нь бас энийг бас бодоод ингээд анхаарах болов гэж бодоод энийг зүгээр ингээд бэлдсэн байгаа. За нөгөө вэтэй холбоотой энэ бол баг эхний хичээл дээр бас явуулсан билүү? 2 дахь хичээл дээр явуулсан тийм ээ? Цагаан дэлгэн хичээл дээр. Энэ дээгүүлэгчүүдийн өмнө нөгөө V маань F болж хэлэгдэнэ. Гэт энийг бол хэлжсэн. Тэгэхээр одоо энэ ингээд та нар мэдж байгаа дэвтэр, хувцас, хавч, увс, тав. Дуудлага хэвийн болоод ирэхээр танаа суралцагчийн ярих хурд хүртэл нэмэгдээд ирнэ. Өөрөөр хэлбэл бага цаг зарцуулаад гаралт нь дөхөөд ирнэ гэсэн үг. Харьцаа нь сайжраад дөхөөд ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бас анхаараарай. За тэгээд нөгөө Г-гийн тухай байна. Хэлний Г, хоолойн Г, шүргэх Г-гийн талаар тийм ээ? Мөн доор энэ нэг хэдэн гээгүүлэгчийн 5 гээгүүлэгчийн дараа орсон Г адилхан шүргэхээр хэрэгдэнэ. Хашгирах, дасгал, бичхийн цаас, сайн байцгаана уу? Байцгаана уу гэж хэлж гэнэ үү? Байцгаана уу гэж хэлж гэнэ тийм ээ? Энэ дуудлагыг би та нарт энэ болгоныг яагаад ингэж дахиад хэлээд өмнө хэлсэн юм давтж байгаа юм гэхээр та нар бол ирээдүйн Монгол хүнийг бэлтгэж байгаа учраас шүү. Хэрвээ та нар гадаад хүн зааж байсан бол би нэг хэлчихсэн юм чинь бас орхичих гэж бас бодож болох л байсан. Гэтэл би та нарыг ирээдүйн Монгол хүний төлөө ажиллаж байгаа учраас энийг дахиад л нэг ингэж та нар зургийг аваа хадгалчихад яг энийг хэвлж гаргаад материал болгоод хадгалчих болно шүү дээ. Тэгээд гадуун талаар нь бүртгэсэн байхад энэ чинь удаан хугацааны чинь хэрэглэл болно. Тэгээд цагийн чинь хэмнэн бас энэ алдаа оноо байхгүй эсвэл нэг тийм хүндрэлтэй үг байхгүй.
аль болох одоо олон хэрэглэгддэг үгнүүдийг авсан учраас энд бол санаа зовхоор хэрэгжиж болно. За тэгээ хэлний гийг яд эмиг шиг үг төгссөн тохиолдол тийм ээ. Хоолойн нь болохоор эр их шигтэй үгнүүд дээр аяг шиг ард нь орсон байвал за тэгээд энэ хэдэн гээгүүл 5 гээгүүл гээгийн араас орсон байвал шүрхээр хэлэгдэн гэдэг энэ бол одоо та нарт бэлэн. Тэгээд аваад хичээлдээ хэрэглээд байх болж байгаа. За энэтэй холбоотой тийм ээ. Энийн тухайд бол одоо дахиад хэлний үзүүрийн хамрын уруулын гэж. За энийг нөгөө альгаар тэмдэглэхтэй хэлний үзүүрийнх нь болохоор зүгээр энэ богино энэ бичмлэр болохоор илүү ялгаа харагдаад байдаг. Нөгөө энэ үсгийг ингээд хийчихээр мөн ДТ-гийн өмнө орсон энэ үсэг бол хэлний үзүүрээр хэлэгддэг байгаа тийм ээ. Энд, тэнд, тентэр, тунтар, таньдаг, таньсах, танил гэл нөгөө зөөлрсөн гээгүүлэгчийн өмнө тэнд бас үедээ бас хэлний үзүүрээр хэлэгдэж байгааг харуулж байна. Хамрын энийн тухайд болохоор бас л ингээд бичмлэр хийхээр ингээд сайхан доош нь ингээд хийгээд гаргахаар илүү тодорхой харагддаг. Энэ зөв би аль болох хамгийн ялгаатай харагдана байх гэсэн тэр галыг үсгийн тэмдэглэгийг тавьсан байгаа. За сайн, хэн, хүн, байшин, машин. Тэгээд энэ хоолойнгийн нөгөө хэлний үзүүрийн энэ хамрын энэ хоёрыг ялгахад тэр өдөр бид нар ингээд сайхан чадвал нэг удаагийн нөгөө авах ба штэ тэрийг ингээд цэвэрхэн ууттай ингээд аваад ордог. Ягаад гэвэл задлааг учраас тэр бол цэвэр байгаа штэ хоол идэхдээ бид нар шууд хэрэглэдэг юм чи. Тэгээд тэрийгээ яах вэ? Бүр ингээд эхний удаад бид нар бараг тэгж хэлж чадахгүй. Зүгээр тааны суралцагч монгол хүн учраас нөгөө Чомсын хэлснээр тэр хүний зүгээр ингээд өөрт нь тэр хэлээ сурах авьяас нь байж байгаа. Тэр одоо их хэлэн тэр хүнд хадгалаатай байгаа, генд нь хадгалаатай гэж үздэг тохиолдол арай өөр байдаг байж магадгүй. Зөв гадаадын хүний тухайд бол энэ хоёрын шиг хэлэх гэж асуудал үүсдэг. Тэгэхээр бид нар хэлний үзүүрийн энэтэй үгийг хэлээд жишээ энэ гэж хэлчихэд нөгөө ямар ч зай байхгүй, нөгөө сав борохын арга байхгүй шүү дээ. Энэ тэгэл тулчин яг сайхан харуулна. За тэгжээснэ энэ нөгөө савх маань ам руу яваад орчин ингээл цэвэрхэн савх юм чинь өөрөө сэжиглэх юм байхгүй шүү дээ. Магадгүй нэг савхын та нөгөө хүндээ бас өгч болно. Тэгээд та яг одоо намайг дуурайгаад хэлээрэ. Инхээр илүү сайн нөгөө ялгааг нь аваад ах шиг байдаг. За тэр нөгөө хоолойныг хэлнийг хоёр дээр бас нөгөө би өмнө та нарт үзүүллээ яалаа. Нөгөө яг ингээд ус бэлдэж авч ороод тэгээд тэрийг юухтаа нөгөө хоолойнгээ хэлэхдээ бид ингээ усаа балгаад тэгээд ингээ хоржигнуулаад дуургаад бид ч одоо хэл зааж байгаа хүн чинь тэр байтгал юм бас гарах тохиолдол байна шүү дээ. Тэгээ сайхан хоржигнуулж байгаад ингээ залгаад за яг энэ залгсан газарт нь хэлээрэ гэдэг юм аахгүй юу? Тэгэхээр ашгоо гэж яагаад нөгөө хоолойнгийг чинь сайхан хэлчих жишээтэй. Тэгэхээр нэг тиймэрхүү нэг амьдрал дээр заримдаа ингээд зүгээр хэрвээ яг эмэгтэй оюутан байвал бид адилхан л эмэгтэй хүн чинь за алуу та ингээ гараа энэ дээр тавьжээ би энэ хүнүүдийг ялгаатай хэлээд хийгээд хэлнийгээ хоолойнгийн хоёрыг таниулахад бас яг энд энэ багал зур дээрээ даруулж байгаад хэлэх тохиолдол байна. Мөн одоо миний хувьд бол арай настай хүн учраас залуу хүүхдүүдийг одоо бас тиймэрхүү байдлаа тэгээ өөрийг нь бас за алуу би одоо чиний багал зур дээр чинь дарж чи хэлээрэ гэдэг энэ одоо хөдөлж өгнөгүй юу гэдгийг ингээд хараад бас олон дахин хэлснээс бас ингээд яг хүртээд ингээд яг одоо үйлдэлээр үзүүлэх нь бас үр дүн арай сайтай байдаг учраас юм. За энэ уруулын гэвлэгчийн өмнө орж байгаа тийм ээ. МБ2-ын өмнө орж байгаа энүүд бол дандаа уруулж хэлж байгаа сайн байна. Цагаан байшин Улаанбаатар тийм ногоомод. Энэ Улаанбаатар гэдэг үгийг зээл хүмүүс их баярлдээ. Бас сайн байна уу гэдэг үгийг зөв заагаад өгчхөр их баярлнаа. Буруу сураад сурчсан хүмүүс ирдэг. Тэгснэ ингээл хэлчих байсан юм уу? Энэ Б2-ыг энэ хэлэх гэдэг жаахан төвхтэй байсан. Одоо ингээ хэлчихээр амархан байна гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Тэгээд яг ийм нэг өжтөө амьдрал хэрэглэгдэхээр юмнуудын жишээ аваад байх юм бол зүй талаас бол асуудал гайг болно. За мөн дуудлага дээр өгүүлбэр төгсөх нөхцлүүдийн дуудлага дээр та нар заашгүй анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн цаг яаж одоо үргэлжлэх цаг дээр өгүүлбэр хэлж яхад яа сонсож байгаа
Ингээ одоо за ирээдүйн цаг дээр за энэнийх нь араас нөгөө асуух суулгууд ороод ирснийг өмнө хэлчихсэн тийм ээ, асуух суулгын хэрэглэн дээр. Энд бол зүгээр одоо хүүрэн хөвгөлрийн тухай дээр нөгөөхөө хэрэгжилж байгаа тохиолдлууд энд бас тэгээд энэ нөгөө өгүүлбэрийн дуудлага гэсэн хичээлийг бол бас яг ингээд аянда чадж байгаа юм чин гэдэг байдлаар орохгүйгээр нэг их олон хичээл зүтгэл оролцох шаарддаг юм аа. Тэгтээ энэ бол тэгээд нэг бас нэг анхаарамжтай сайхан зөв дуудуулаад орхиход энэ болно. За нэг ийм төгсөх нөхцлүүдийн тухайд юм байна. За тэгээд нөгөө ялгаагүй нөгөө шуваа маань явж байгаа нөгөө базархай гişгүүд нэнд явж байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр яаж тэмдэглэдгүүд яг л энэ тэмдэглэлийг хийгээд явна. Хэрвээ бүрэнхээр тодорхой дуудаад байвал энийг одоо дартдаг ч юм уу эсвэл энэгүүгээр та нэг хэлээд үзээ гэж нэг бас хэлүүлж үзэж болно гэж бодож байна. Зүгээр мэргэжлийн хүмүүс муу одоо эрдэмтэд харчгаад энэ багш энийгээ мэдэхгүй байна гэж дүгнж магадгүй. Энэ бол мэдэхгүйтэй биш. Багш нөгөө хүн болохгүй одоо олон удаа давтуулаад байхад болохгүй болохоор ч хамгийн сүүлд нь бид нэр дөрмийн ажилд хийж эхэлж байгаа л хэлбэр. Тэрнээс багш нар бол энийг бол мэдж байгаа тийм ээ. Өгүүлбэрийн аялга энэ байж энэ тэгэл хийвүү, зүс уруу тийм ээ. Ирүү. Хаанаас ирв? Энэ одоо бид нар нөгөө асуух үгтэй өөрөөр хэлбэл нээлттэй асуултыг вэ-гээр төгсөхдөө өнгөрсөн цагийн вэ хэлбэрээр төгсөхдөө вэ хэлээд байна уу? Ерөн зүгээр шууд л урт үү хэлээд байна. Хаанаас ирв? Хэзээ ирв? Юу аав? Тийм ээ. Энэ дээр дуудлагын сайхан. За тухайн суралцагч өөрөө хэлж чаддгүй маа гэхтэл ингэж сонсогддог шүү. Энэ нь ийм цаг шүү гэдгийг л ойлгочихсон. Нөгөө сонсож ойлгох чадварт нь тогтчихсан байгаа тохиолдолд бол тэрийг нь орхиж болох юм. Тэгээгүй хэрвээ сонсож ойлгож чадахгүй байх юм бол энэ давталгуудыг бас нэг одоо дунд нь жаахан зайтайгаар хэд хэдэн удаагийн давталттай хийж өгөх нь зөв гэж бодороо. Нөгөө оролт гэдэг нь нөгөө сонсож ойлгох тийм ээ, уншиж ойлгох. Гаралт гэдэг нь нөгөө хүн ярих, нөгөө хүн бичих хоёр дээр. Тэгэхээр оролт дээр хүлээж авч чадчихвал гаралтыг нь хойшлуул тавьж болно гэсэн санаа. За хүүрнэх өгүүлбэр дээр. За ирж гэн, хайж гэн, сурч гэн энэ тийм ээ өмнө бас байж исэн. За зөвхөн энэ батлах өгүүлбэр дээр зогсохгүй бас энэ өгүүлсэх өгүүлбэрийн хэлбэрүүд дээр бас анхаарч байгаарай. Зарим багшны тухайд болохоор нөгөө батлах өгүүлбэрүүд дээр илүү анхаарчгаад өгүүлсэх өгүүлбэрийн ерөнхийдөө орхих тохиолдлууд харагдаад байдаг. Бас хариултуудыг дандаа батлах өгүүлбэрээр авчаад өгүүлсэх өгүүлбэр шаарддаг. Тэгэхээр яг асуулт гэдэг чинь ерөөсөө л ямар нэгэн юмыг сурч мэдэх бас бодохын эхлэл юм шиг байгаа. Тэгэхээр асуулт асуухдаа дандаа тийм тэгсэн эсвэл дандаа тийм батлах хариулт авах асуулт битгий асууж байгаарай. За хэрвээ суралцагчаас 5 асуулт асуусан бол тэрний дор хаяж нэг нь өгүүлсэх өгүүлбэр, өгүүлсэх хариу өгөх ийм асуулт байвал зохилтой. Жишээлбэл та дуулдгүйг нь мэддэг байж болно шүү дээ. Эсвэл хөгжим тоглодгүйг нь мэддэг байж болно. Тэгвэл яг тэр мэддэг юм аа гэж бол та гитар тоглодгүй гэдэг дахиад нэг асуучих болно шүү дээ. Тоглодоггүй гэж яг хэлэх нь үгүй. Тоглодоггүй гэж хэлж чадахгүй байвал тэр та асуух суулган дээр нь өгүүлсэх хэлбэрт өгүүлбэр зохиолгоогүй, өгүүлсэх хэлбэрийг хэрэглүүлээгүй, тэрийг хэрэглэх дадлыг суулгаж чадаагүй байна л гэсэн утгатай. Тэгэхээр аль цагууд дээр шүү бүх цагуудын өгүүлсэх хэлбэрт хариулт хэлдэг, өгүүлбэр бичдэг ийм байдлыг одоо дадлаг хөвшил болгохоос нааш бас санаа амарч болохгүй, нэг дахин давтах хэрэгтэй. Тамхи татдаггүй
чаддаггүй хүнээс л татдаггүй тэр хүн чинь хүссэн хүсээгүй татдаггүй гэж эсвэл өнгөрсөн цаг дээр асуумаар бол тамиг хүн нэртэй тийм та тамиг татсан уу гэдэг ингээд асууж болно шүү дээ. Тийм ээ. Заавал ингээд нэг ингэж юм баригдаад авахмаар. Эсвэл энэ пицца нэртэй байна, эсвэл хуушуур нэртэй байна. Та хуушуур идсэн үү гэдэг. Ингээ асуух чинь идээгүй хүн бол хуушуур идээгүй. Тэр тухайн үед та жаахан худал хийлжээж болно шүү дээ. Яагаад гэвэл тэрийг хэрэглүүлэхийн тулд хийж байгаа учраас заавал хийгээгүй юм асуух гэж байгаа, үүсгэж хариулуулах гэж байгаа учраас л энэ байдлын нөхцөл үүсэж байгаа. За манай одоо үгэнд давхарлаж орсон гээг зөв дуудаж байна уу үгүй юу гэдгийг бас анхаарч авах хэрэгтэй. Энэ анхаарах зүйлүүд бол нэг та нарт нэг удаан цаг зарахгүй ерөнхийдөө л нэг хичээл дээр нь хэлээд өгч гэсэн заач гэсэн байлаа гэж бодоход дараа нэг 2-3 удаа л давтуулахад тэгээд энийг давтахдаа заавал нэг зорилттой дасгал бэлдээд тийм ээ бүр яг нэг хичээл зориулаад хэлхийн шаардлага байхгүй. Хэдэн хичээлийн явцын дунд энийгээ сайхан зөв алдаатай байвал засцалуулаад алдаагүй байвал сайхан хэвшүүлээд авах юм боломжтой. Ирдэггүй, явдаггүй, үздэггүй, хийдэггүй. Эсвэл ирдэггүй, явдаггүй, үздэггүй, хийдэггүй гэж хэлэх юм уу? Аль нь зөв дуудлага юм бэ? Хоёулаа зөв юм бол яагаад хоёулаа зөв юм? Энийгээ багш өөрөө бодоод тэгээд одоо суралцагч маань аль төвшөнд нь хэлж гин, хэр хурдтай байна, аль шатанд явж гин тийм ээ. Одоо хэлний төвшингээр бол аль шатанд нь ямар шүү дуудлага ажиглагдахын тэрнийг бол бид нэр анхаарах боломжтой. За нэг ийм зүйлүүдийг аваа зүй талаас нь тийм ээ дуудлага зүй талаас нь энэ хэдэн зүйлүүдийг дахиад нэг анхаарчаад одоо цаана баг тийм энийг л алдаад байна да, энэ л хэцүү байна да гэсэн баг гарахгүй болов гэж бодож байгаа шүү. Тэгээд сайхан анхаарад та нарын хүүхдүүд суралцагч нар чинь илүү төрмөл байгаа гэж бодож байгаа. Учраас та нарыг амжилттай хийж чаднаа гэж бодож байна. За мөн одоо энэ давтлага дээр нэг хийгддэг зүйл бол нөгөө өгүүлбэр зохиож явахт ялангуяа мөн нөгөө залгууруудыг залгах үед гаргадаг алдаанууд төр бол нэг шиг зохицох ёстыг давтаж таардаг. Жишээлбэл үзээд гэж хэлэхгүй тийм ээ, үзэх гэдэг үгэн дээр урьдчилан АД-ийг залгах гэж байгаа бол эсвэл одоо нөгөө нөхцөлдүүлэн нөхцөлийг залгаж байгаа сурж байгаа тохиолдолд зааж байгаа тохиолдолд бидний ерөөсөө л одоо ямар нэгэн залгуур тийм ээ, залгуур гэдгийг ойлгож байгаа. Энд бол бид нөхцлөөж оруулаад дагуураач оруулаад явж байгаа. Ямар нэгэн залгуур залгаж байгаа тохиолдолд бидний ерөнхий барих дүрм маань их шиг зохицох ёстой тийм ээ. Эхний үе буюу өвлөлтийн үедээ эдгээр нь байвал одоо хойших нь ийм их шгүүд байх юм гэдэг үгнээс ингээд аваад явах хэрэгтэй. За энэ бол одоо хүн бүхний мэдж байгаа зүйл учраас нэг нарийн тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна. За энэний дараа миний юу бэлдсэн гэхээр гүйүүлэгч үсгийн дүрмтэй гүйүүлэгч үсгтэй холбоотой өмнөх юмнууд маань голдуу нөгөө аваа зүйтэй холбогдсон гэж үзэж байна. Тэгээд одоо гүйүүлэгчтэй холбоотой одоо давтлах хичээл дотор энэ тохиолдол гэдэг үгийг өрөөчтэй боллоо. Давтлах хичээл дээр бид нар чинь нөгөө оролтоосоо гадна гаралт дээр анхаарна гэж байгаа. Гаралт дээр анхаарахын тулд яг хөөр нөгөө яриулна, бичүүлнэ. За ярьж байгаа тохиолдол болохоор нөгөө балархаа гიშгэн сонсохгүй тухайн хүн маань зөв буруу хэлж байгаа яг баттай тэр хүнд зөв эзэмшсэн үг нь мэддэхгүй тийм ээ. Бичүүлээд үзэх юм бол харин нөгөө гიშг тогтсон зөв байна уу үгүй юу? Эсвэл нөгөө гээгдэх гიშгийн дүрм, гээгдэхгүй гიშгийн дүрм, зөөлний тэмдэг ий болох дүрм, ий болохгүй дүрм тэгэл нөгөө нэг яагийн төрлийн үсгүүдийг зөв бичих дүрм тэднэр чинь л одоо яг нөгөө гарч ирнэ. Тэгэхээр эхний шинэ хичээл дээр тэр тухайн үед багш голдуу бэлтгэсэн материал дээр тулгуурлаж шинэ хэлцүүнүүд заагдах гэдэг байдаг. Тэгэхээр тэрэн дээр бол тийм алдаа гарах нь бага.
Давтлаг хичээл дээр болохоор би сая эхэнд нь хэлсэн нөгөө 50 хүүтэй гэсэн тийм ээ. Тэгэхээр 50% та нэр суралцагчаар хийлгэн 50% нь таны одоо бэлтгэсэн материал байж болно. Тэгэхээр тэр суралцагчийн хийж байгаа 50% дээр одоо жинхэнэ нөгөө дөрмийн алдаанууд, зөв бичих дөрмийн алдаануудыг л одоо анхаарал. Тэгэхээр зөв бичих дөрмийн алдаа бол хичээл бол та нарын хувьд одоо жишээлбэл өнөөдөр гээгт гэршийн дүрм үзнэ гэдэг ингээд яг тухайлсан нэг цагийн хичээл болгодоггүй хоёрыг би сайн мэдэхгүй байна. Зөвхөн манайхан яг гадаадын хүмүүс зааж байгаа тохиолдолд бол бид нар энэ зөв бичгийн дүрмүүдийг дандаа одоо хэлцүү өөр одоо ялгалуудыг заах байд юм уу, үйл үгийн цагууд байд юм уу, тиймэрхүү бусад хичээлүүд дотор нь дандаа шингээж явдаг. Тэгээд шингээж хичээнэ гэдэг энийг орхихгүй л дээ. Бас нэг ийм дүрм байдаг. Одоо нэг хичээл дээр нөгөө дундаас нэг хоёрыг сонгож аваад нэг үг сонгож аваад тэрэн дээр жишээл аних гэдэг үг байлаа гэж бодъё. Энэ яагаад ий байгаа юм бэ гэшээ яагаад байхгүй байгаа юм бэ гэхээр энэ үгийнх нь үндэс нь ань юм зөөлний тэмдгээр тэгсэн үг юм тэгээд энэ дээр үлднэрийн хээ залгахаар энэ зөөлний тэмдэг маань ий болсон юм заримдаг эс ирж байгаа гэдэг тайлбарч хийж болно шүү дээ. Зөөлрсөн тагнаас зөөлрсөн хэлний юу гэдэг вэ? Эшгтологийн араас заримдаг эйгүүлэгч ирж байгаа учраас хээ болсон юм гэдэг юм. Эсвэл араас нь эйгүүлэгч ирсэн учраас л зөөлний тэмдэг ий болсон байгаа маа гэх. Тэгчгээл нэг 2 3 өөрийнх нь мэддэг өмнө тохиолдчихсан үгнүүдийг аваад хэлээд өгөхөөр нөгөө хүн ч энэ өмнө уншиж яхад энэ явж ирсэн шүү, энэ байсан юм байна. Тэгээд цаашид ингээд гараад ирэхдээ дахин сэргийн сануулгах маягаар бид нар бол ер нь энэ гээгдэхгүй гişгийн дүрм тэр бусад одоо зөв бичгийн дүрмүүдийг бол хэрвээ төвшингээр ярих юм бол би нэгээс эхлээд би 2-ын үед энэ төр илүү яг ийм хэлзүүн хичээл болгож одоо танд энийг ингээд автнаа. Ийм юмнуудыг хийжсэн одоо ингэж биччихсэн яагаад гэдгийг одоо бүгдээрээ ярилцъя гэх маягаар ингэж хийж өгдөг. Тэр хүртэл болохоор бас нөгөө голдуу насанд хүрэгчдүүд учраас хүүхдүүд сурчсан ч гэсэн тэгээд болгоол ингээд бичээл бидний тайлбарын дагуу ингээд болоод явж байсан. Та нар зүгээр 6 настай, 7 настай, 8 настай хүүхдүүдэд орж байгаа хүмүүсийн хувьд бол мэдээж хэрэг уншуул сургах явцад энэ бол орж ирэхгүй тийм ээ. Тэгэхээр давтлага хичээл маягаар өгөх байх гэж бодож байна. Тэгээд энэ одоо жишээлбэл Монгол сургуульд явж байгаа хүүхдүүд дунд сургуулийн одоо 3 дугаар ангиас энэ зөв бичгийн дүрмүүд илүү яг дүрм болж ингэж хичээл болж дааж орж ирж байгаа байх гэж бодож байна. Тэгээд эйгүүлэгчүүдэд яаж хуваадаг аянда одоо жишээлбэл 6 настай хүүхдэд ихшигт эйгүүлэгч, заримдаг эйгүүлэгч гэж 2 хуваана. Ингэж хуваана гэдэг ингээл хангалттай байгаа. Тэрнээс тэр ихшигт эйгүүлэгчүүдийн нэр томьёондоо чухал биш. Нөгөө түлхүүр үгээрээ тээжлүүлээд тэгээд энэ эйгүүлэгчүүдийн заавал одоо тод хэлэгдэх талдаа ихшигтэй бичигддэг учраас ихшигт гэж байгаамаа. Заримдаг гэдэг нь заримдаа байна, заримдаа бүр байхгүй тийм ээ. Тэгээд амархан маягаар ойлгуулаад тэгээд яавал хялбар маягаар байж болох вэ? Тэгээд энд одоо ихшигт эйгүүлэгч заавал ардаа муурдаа ихшигтэй байна гэчихэд бид нар энэ ихшигт эйгүүлэгчээ 7-гийн тоогоор тэмдэглэдэг тийм ээ. Энд 7 гэж тавьсан байна. Энэ 7-г ихшиггүй бичдэг 2 тохиолдол байна гэдэг нь нөгөө ихшигт эйгүүлэгчийг ихшиггүй бичдэг 2 тохиолдол байна. Энийг би одоо та нарт янз бүрийн номноос олохтай хайгаал цаг алдаал тэхгүйгээр зүгээр энийг аваад ингээд бэлэн хэрэглэг гэдэг үүднээс яг ингээд дэлгэрэнгүй бичсэн байгаа. Хэлний хойгуурх инээр төгсөн үг нь заахын ялгалын гийн нөхцөлийг залгахад ихшиг бичихгүй нэ. Тийм ээ. Тэгэхээр сүрэнг, санг, дүнг гэдэг ингээд бичих нь шүү дээ. Тусад нь бичээд өгүүлбэрт нэмэлт дутаг оруулдаг ил. Эсвэл биш мөн 3 дугаар бие хамаатуулын энэ нөхцөлийг залгахад мөн ихшиггүй бичнэ. Сурагчдын эсэлтийн шалгалтын дүн нь гарчээ. Тийм ээ, дүн.
3 дугаар биед хамаатуулах нөхцөл. Би байр ахгүй газар л авъя. Тэгэхээр яаж юм? Зөвхөн газар гэсэн тийм нэмэлт утга оруулж ирж байгаа тэр илийг бичихд бол ихшигт хийгүүлэгдсэн. Ард ихшиг бичих шаардлагагүй байна. Ийм хоёрхан тохиолдлын тогтоочих юм бол бусад тохиолдлууд нь дандаа ихшигтэй бичих нь байна шүү дээ. Тэгээд би зүгээр энэ ажилтаас нь авдаг нь тооны өвдөж зөвхөн бас тогтоохтой ч амар гэж бодоод юм гэсэн. Энэ бол заахын тялгад үзэгтэй л аяндаа бид нар хийдэг шүү дээ. Хэлний хойгуурх нэ төгсөө бүнд охин энийн залгнаа гэх. Гэтэл чинь хүмүүс яагаад таних вэ? Байшингийг сүрэнгийг гэж хэлэв. Сангийг гэж заахын тялгал дээр хэлэхгүй шүү дээ. Харьяалахын тялгал дээр байшингийн, сүрэнгийн, сангийн, дүнгийн гэх ингээ гараад ирж байгаа. Тэгээд нөгөө нэг ийм нэг бас уншижсэн хэлний үзүүрийн энэ юм уу хоолон хамрын энэ юм уу гэдгийг яаж ялгах юм бэ? Энэ хоёрыг чи яаж ялгах юм ингээд асуухаар зүгээр нэг амархан хэлэх юм бол нөгөө харьяалахын тялгал бас барахын тялгал хоёрыг залгаад үз. Тэр хоёроор хэлбэржүүлээд үз. Жишээлбэл сүрэн гэдэг үгийг сүрнэн гэж хэлэхгүй, сүрэнгийн гин. За тэгчгээд сүрнээс гэж хэлэхгүй, сүрэнгээс гэж хэлнэ тийм ээ. Харьяалах гарах хоёрыг одоо залгаад үзэхээр нэвсгэр гэсэн тэр нөхцлүүдийг залгаад үзэхээр энэ хэлнийх байна уу? Амрах байна уу гэдгийг ялгахад арай амар болно. Энийгээр нь ялгаж болох юм гээ мэрэгжлийн биш багш нар байвал ингэж өөрийгөө сорж үзээд энэ хэлнийх байна. Хамрах байна, хэлний үзүүрийнх байна гэж ялгаж болох юм аа. За заримдаг гээгүүлэгчээ бид нар ингээд бас түлхүүр үгээрээ хүүхдүүдэд зээжүүлж болно. Хэдэн настай хүүхд хэрэгжилж байгаасаа зааж байгаасаа хамаарна шүү дээ. За энийг 9-ийн тоогоор тэмдэглэдэг юм аа гэдэг. Заримдгийн араас заримдаг орсон тохиолдолд ихшигтэй бичнэ. Нэмэх тэмдгээр бид нар энэ тэнд бичгийн дүрмийн ийм хураангуй тэмдэглээнүүдийг харддаг шүү дээ. Нэмэх тэмдэгтэй байвал ихшигтэй бичнэ гэсэн санаа тийм ээ. За гэтэл хасах тэмдэгтэй байвал ихшиггүй бичнэ гэсэн санаа тэмдэглэдэг. За жишээлбэл бусад гэжсэн бусдад, модод гэжсэн модод гэжсэн модтод. За энэ үсгийг би бас сольччээ уучлаарай. Энэ модтод гэж байгаа шүү. Газрынх нэр модод танаа. Энэ газрын нэр юу вэ? Энэ газрын нэр модод. Танаа хаана байна вэ? Манайх модтод байна гэж. За энэ би өөрөө алдаж бичсэн байна шүү. За энийг одоо засахгүй ураад яагаад энэ дээр засч болтгүй. За 2 үг алдаатай бичсэн байна. За ингээд эсгээгийн дараа тэч орвол өмнө эсвэл хойно ихшгүй хүч. Энэ дээр та нар нэг хүмүүс нэг юмтаа андуурдаг. Энэ нөгөө зэрэгцгийн жээтэй андуурах гэдэг. Үгүй шүү энэ нэр үгэн дээр орсон байгаа шүү. Бус фаст гэдэг. Энэ чи бол нэр үгэн дээр орсон байна. Зэрэгцгийн жээчээ биш. За ихшигт 7-оор төгссөн үг нь заримдаг гэсээр ихсэн дагуу залгахад ихшгүй хүчнэ гэдэг. Ам гэжсэн амт хүнс дэвтэр харамлаа хэлсний өгснөө гэж байж болох. За энэ дээр нэг анхаарах ёстой юм бол нөгөө үйлс нэрийн ирээдүйн цагийн хэн нөхцөлийн өмнө заавал ихшиг хүчин тийм ээ. Энэ бол нөгөө үйлгийн тодорхой хэсгэлбэр дээр өгөх, явах, ирэх, унших, үзэх, харах гэдэг бүх үйлгнүүд та нар мэдж байгаа юм урдаа ихшигтэй байна. Нөгөө яагаад энийг хэлж байгаа вэ? Яагаад гэвэл нөгөө энэ ихшиг 7-оор төгсөв араас заримдаг гэдэг энэ хээ чин заримдгийс дотроо явж л байгаа. Гэтэл энэ урдлынх нь гээгүүлэгчүүд нөгөө ихшиг 7 дотроо явж байгаа. За энэ талаасаа бол ихшиггүйгээр байж бичих ёстой гэдээ дайрч магадгүй шүү дээ. Тэг чин энэ ишин заримдаг байж идэг. Энэ заримдаараас заримдаг ихшигтэй гэсэн. За энэ давуу бол болж ийн гэдэг. Ингээд бас нэг юмыг бас нэг ингээд нэг зарим нэг хүмүүс мушгах гэж үздэг хүн байна. Эсвэл санамсаргүй бүр ойлгоогүйгээсээ болоод бас эндүүрээд ингээд асуух асуултууд байж асуух тохиолдлууд гарч болно. Тэр үед нь энийгээ бол хараад тайлбарлаад өгчих хэрэгтэй. За амархан байх үднээс нь дан гээгүүлэгчийн дүн. За одоо та нар сошиалд харж байгаа
хонь авана гэд биччихэд байгаа тийм ээ. Эсвэл би танаа гэрч очино гэд ингээд бичээд байгаа тохиолдлууд байж байгаа шүү дээ. Тэгвэл яг энийг тогтоолох хамгийн амархан дан гээгүүлэгчээр төгссөн үгэнд хэлний үзүүрийн энэтэй одоо ба ирээдүйд цагийн нааны нөхцөлийг их шиг бичихгүй шууд залгана. Ерөөсөө нэг л их шигээр бүр дан гэдгийг ойлгохгүй байж болно шүү дээ. Ганцхан гээгүүлэгчээр төгссөн үгэнд нааны ноо бичих гэж явал шууд залгана л гэдэг ингээд хүүхдэд ойлгуулцгаая. Дүрмийг бүр ингээд тайлбарлаад энэ дүрмийг цээжлүүлээд тийм юм бол байхгүй. Зүгээр л энд давхар орсон байна уу? Эсвэл нэг байна уу? Хоёр байна уу? Нэг байна уу? Нэг байна. Нэг байвал нааныг шууд залгана л гэдэг ингээд. Ойлгуулах нь чухал. Ялангуяа 6 настай, 7 настай тийм хүүхдүүдэд бол энэ хэлзүүн энэ тайлбаруудыг бол цээжлүүлэх гэх, эзнийгээр нь яг анчгээр нь яриулах гэх тийм шаардлага байхгүй. За давхар дараасан 2 гээгүүлэгчийн дүрмэн дээр дараасан 2 гээгүүлэгчийн 2 дугаар гээгүүлэгч нь хоолон гэвэл түүний өмнө их шиг бичихгүй. За одоо дараасан гэдэг чинь 2 хамт байна гэсэн үг тийм ээ. Одоо 4 настай, 5 настай хүүхд, 6 настай хүүхдээр дараасан гэдэг чинь 1 2 араасаа байна тийм ээ. За иймэрхүү маягаар ингээл тэрийг нь тайлбарлаад зөвхөн энэ хэлзүүн тайлбар нь байхгүйгээр багш тайлбараа хийлээ. Доогуур нь зурлаа. 1 2 1 2 1 2 дараасан байна уу? Дараасан байна. За тэгээд дараасан 2-ын чинь 2 дахь нь ямар үсэг байна? За г үсэг байна. Энэ г үсгийг багш нь хэлээд хаагур хэлэх чинь дарга. Та нар хаана сонсов? За өөр үгтэй дарга гэдэг үгтэй харьцуулаад одоо хоёрынгийн зэрэгцүүл бичиж байгаа самбар ашиглаад хэлж болно. Аль нь хэлнийх байна, аль нь хоолойных байна. Ингээл одоо бодтойгоор мэдрүүлээд, харуулад, хэлүүлээд ингэж бодтой одоо ажил болгож яаж энэ бол тогтно. Энэ дүрмүүдийг би зөвхөн та нарт зориулж, та нарын цагийг хэмнэх тэр биднээс нь бичиж заавал оруулсан байна. За давхар гээгүүлэгчээр төгссөн үгэнд хэлний үзүүрийн энэтэй одоо ба ирээдүйд цагийн төгсөх, цагаар төгсөх нааны нөхцөлийг залгахад өмнө их шиг бичнэ. За одоо давхар гэхээр яг үлээ хүүхдүүдэд 2 гэсэн үг тийм ээ. Давхар цамц, давхар оймс, давхар өмд тийм. За ингээд за тэгвэл 2 юмыг ингээд давхарлахыг хэлдэг юм байна. За тэгвэл тэр илц. За тэр энэ дангаараа байна. Энд 2 хамт байна. Энэ давхар мөн байна. За энд үлд, энд давхар байна. За ингээд доогуур нь зураа. За одоо та нар зураараа хүүхдүүдэд давхар орсон дээр нь тийм ээ. Энэ дээр сарвалц гэдгийн тэр эрвээ 2-ыг хүүхд бас зурж болно. За ингээд зурууллаа. За тэгвэл одоо яах нь? Энэний араас энэ ингэх нэ. За энэ дээр ирээдүйд цагийн нөхцөл гэдэг учраас эдгээр маань яах нь? Үйл өгнүүд л байж таараад байгаа шүү дээ, тийм ээ. Цагаар төгсөх нөхцөл гэж байгаа. Цагаар төгсөх нөхцөл гэдэг бол үйл өгөн дээр л ярив. За дараасан 3 4 гээгүүлэгчийн дүрмэн дээр. За юуг багш тогтооч гэсэн байвал болох вэ гэхээр бас ойлгох цөөхөн юм тийм ээ. Балархай гişгийн дүрмийг зөрчихгүй бол гэдэг нэг юмыг санах хэрэгтэй нэгдүгээр. Тэгээд 3 гээгүүлэгч дараалж орж болно. За тэгээд иймэрхүү жишээнүүд бид нар аяндаа бүр уншсаар байгаад одоо насанд хүрсэн бид нар бол мэдж байгаа тийм ээ. За 2-дугаарт нь үгийн үндэс утах эвдэхгүй үүднээс үйл үгэнд үйл өгөөс га дагаврыг шууд залах. За энэ дэр устгах гэдэг үйл үг байжээ. Энэ дээрс устгах, илтгэх, урсгах, хорсох, томсох тийм. Энийг ингээл 1 2 3 1 2 3 гэж хүүхдийн нас бага байх тусам багш тоол харгыг хэрэглэх нь арай зөв. Хүүхдийн нас жаахан дээшлэх тусам жишээлбэл өсвөр насны хүүхдүүдэд бол энийг аль хэдийн мэдж байгаа учраас аль яг хэлнийхээ нэр томьёог хэрэглэж болно шүү дээ. Давхарлсан тийм ээ. юм уу. За үйл үгэнд дараалан орсон 4 гээгүүлэгчийн 3 дугаар гээгүүлэгчийн өмнө богино гэх шиг. За тэгэхээр 4 гээгүүлэгчийг тоолох нь шүү дээ. Хаана 4 байна вэ? За тэгвэл тэр 4 байх гэдэг юм бол яах нь 3 дахьих нь өмнө. Яг нөгөө хүүхдүүдтэй энэ үгээ буруу хийж бичиж үзүүлж байгаа. За тэгээд 1 2 3 4. За тэгвэл одоо
3 дахин өмнөхөр 1 2 3 гэдэг. Хүүхдтэр бол одоо бага насны хүүхдтэр 6 7 настай тэр бага хүүхдүүдтэр бол багш уухгүй. Эхний одоо хэдэн хичээл төр байд юм уу, ялангуяа зөв бичгийн дүрм тайлбарлаж байгаа үед бол 1 дахь хичээл, 2 дахь хичээл, 3 дахь хичээл дээр жаахан цаг алдаж байгаа юм шиг, хэтэрхий удаж байгаа юм шиг ийм мэдрэмж багшд төрж магадгүй. Гэхдээ энийг бол ер нь багш хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л гэж би боддог ер нь. Эхний үед та нухацтай, тайван, тогтвортой юу гэдэг хүлээцтэй, тогтун ингээд ажилуулад, өөрөө ажиллаад ингэж чадах юм бол үр дүнд төдий шинээ сайн гарна. Ингэснээрээ дараагийн удаад одоо сарын дараа, 2 сарын дараа хичээл чинь илүү хурдан явах тийм боломж нь бүрдэнэ. Хэрвээ одоо яг энийг зааж байгаа үед яараад, адгаад, дутуу хийгээл ингээд гарах юм бол хожмын хичээл чинь яг энэтэй ялгаагүй удаашралтай, бэрхшээлтэй тулгарсан, дахин тайлбарлах хэрэг гарсан тийм болох учраас яг одоо шинэ хичээл дээр бол багш өрнө сандраад байх шаардлагагүй. Эсвэл цаг хожих гээд яараад байхын шаардлага өрнө. Шинэ хичээлүүд дээр бол бага. Давтлага хичээлийн эхнийх дээр бас арай бага. Харин дараагийнх дээр нь өмнөх 10 минут зарсан бол 8 минут, 9, 7 минут болгохын тулд ажиллахаас биш. Зүгээр тийм маш хурдан хугацаанд ингээд илээд өнгөрөөд байх шаардлага байхгүй л гэж бодож байна. За өмнө би бас энэ хичээлийг бэлтгэхэд та нараас гарч ирсэн асуултуудыг бас бодож байсан. Тэгээд одоо давтлага хичээл дээр багш нарын тухайд бас энэ нэг юунууд гадаад үгийг зөв бичих дүрмийн юм бас нэг хэлээд сонсчиход болохгүй байна гэж бодсон. Энэ дүрм юу гэдэг л зөв бичих дүрмийн олон номнууд байгаа. Мөсийн энэ номон дээр болохоор арай илүү тодорхой яг ингээд дарааллуудаар нь илүү тайлбарлаад өгч гсэн байж байгаа. За энэ дээр одоо гадаад үгийгээ бид нар юу гэж нэг бол одоо монголчсон үг гэж байд юм байна гэж нэг ойлгох хэрэгтэй. Бид нар гадаад үгнүүдийг одоо өөрөөр 2 3 хувааж болох гэдэг шүү дээ. Гадаад үгийг монголчсон үг. Бид нар монгол үг болчихсон монгол үг л хэлж юм гэж бодоод байдаг. Гэтэл үг маань яг судлаад үзэхээр монгол үг биш байх байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр үгнүүдийг монголчсон үг. Энэ монголчсон үгнүүд нь яг монгол хэлний зөв бичих дүрмийн дагуу яваад байгаа. Гэтэл тухайн хэлнийхээ дуудлага, бичлэгийн одоо дүрмийг, бичлэгийг хадгалж байгаа тийм үгнүүд бас байдаг. Одоо хэрнээ хадгалж байгаа. За энэ дээр жишээнүүд байж байна. Монголчсон үг гэдэг дээр замаг. Бид нэр хэрвээ энийг яг мэдэхгүй бол энийг монгол үг л гэж харж байгаа тийм ээ. Монгол үг гэж бодоход буруудах юм. Жижүүр. Ана байрны жижүүр хэмбэ? Жижүүрийн гэрч жижүүрээс гэд бид нар тийм ялгалаар хуурахад энэ нэг монгол хэлний монгол үгнүүдийн адил явж байгаа. За дэвтэр байж, цонх байж, савн байж тийм ээ. Энэ бол монголч чиглэл үгнүүд олон байгаа шүү дээ. За гэтэл чинь ресторан, аршаан, савг бараг гэдгийн инженер, менежер, компани гэл одоо ялангуяа одоо орж ирж байгаа сүүлийн үед технологитой холбоотой орж ирж байгаа үгнүүд ч зөндөө байж байгаа. Монгол хэлэнд ороод хэрэглэгдээд явж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор өөрийнхөө дуудлага, тухайн одоо өөрийн хэлнийхээ дуудлага, бичлэгийг хадгалж байгаа үгнүүд. За бид нар жишээлбэл рестораны гэдэг дээр бид нар яаж бичих хэвтэй? Аршааны гэдэг дээр яаж бичих хэвтэй тийм ээ? Энэ тал дээр бид нар энийг бас мэдчих хэвтэй. За тэгээд дараагийнх нь нэг анхаарах юм бол энэ монголчсон үгэн дээр бол монгол хэлний дүрмийн дагуу тухайн хэлнийхээ дуудлага, бичлэгийг хадгалж байгаа үгэн дээр болохоор одоо энэ эхний үг ресторан гэдэг үгэн дээр хэдэн их шиг орсон байна. Тэгэхээр энэ их шигийн тоо. Мөн тэгээд эр их шиг юм уу эсвэл эр үг юм уу, эм үг юм уу гэдгээ ийм хоёр юм дээр нас анхаал. Тэгээд тухайн үгийн өргөлт нь аль их шиг дээрээ байна вэ? Ийм гурван юмыг анхаарчаач нөгөө үгнүүдийг маань тэр нөгөө бичлэг өөрмөр бичлэгээ хадгалж байгаа, дуудлага хадгалж байгаа тэр үгнүүдийн тухай анхаардаг байх нэ. За тэгээд энд одоо байж нь хэрвээ гадаад үгэнд эр их шиг орсон байвал гэж байна. Эр их шиг орсон байвал тэгээд тэрийг одоо эр үг гэж үзнэ. Тийм учраас киноны, дипломын ажил,
Олимпийн хорон, профессордууд, магистрийн ажил гэхээр энд эр их шиг залгаад, эр ий залгаад байгаа шалтгаан нь болохоор дөрөв нь болохоор энэ хаан гадаад өгнөд эр их шиг орсон байвал эр үгэд тооцож эр үгийн их шиг хэрэглэнэ гэсэн. За тухайн үгэнд эр их шиг ороогүй байх юм бол эм их шигтэй адил үзнэ гэж дүүцүүлж үзнэ гэж. Тэгэхээр фирм, телевиз, химийн хичээл, хим гэдэг дээр ямар ч эр их шиг ороогүй юм тийм ээ. Тэгэхээр энийг эм үгэнд адил тооцоод эм үгийн эмүүдийг залгаад эм их шиг залгана гэсэн. За ачтон, автобус, механикцсан гэдэг үгнүүд дээр нөгөө өргөлт нь аль их шиг дээр байгаад байгаа юм бэ? Тийм ээ. За энээс хамаарна. За энийг бүр ингээд өргөлт гэдгийг ойлгохгүй тохиолдолд зүгээр миний заажсэн практикт яасан гэхээр би ингэж хэлсэн байна. Энэ багшийн А байна гэдэг. А байгаа учраас бид нэ А юм уу уул залгах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу? Ачтонаас гэж хэлэх гэдэг нөгөө чинь. Тэгэхээр үгүй гэхгүй. Тэгвэл А, О хоёрын аль нь энэ одоо залгаж байгаа дагуулт нөхцөлд ойрхон байна вэ гэж асуу байрын хөв. Тэгсэн чинь ойрхон байна гэж байна. Тэгэхээр тэгээд ойрхон байгааг ингээд дагуулж болж байгаамаа гэсэн. Тэр үг бол бас нөгөө оюутан гэдэг үгэн дээр гарчаад оюутнаас гэдэг үг. А3 орчихсон байж байгаа юм чинь. Гэтэл чинь багшаа яагаад энэ О байж ах чинь О л авдаг штэ гэдэг байгаа байхгүй. Тэгтэл чинь би оюутнаас гэж байгаа шалтгаан энэ гурван их шигийн аль нь одоо бидний одоо нэмж байгаа ингээд залгаж байгаа дагуур нөхцөлд ойрхон байна вэ гэдгийг асуугаад тэгээд Аа нь байна гэдэг ингэж байна. Тэгэхээр бүр болохгүй ингээд юу гэдэг юм асуудал уучраа төв бэрхшээлтэй болоод байвал бүр алдагчийн мухардыг тайлбарлаад тохиол үг чинь зөв байвал бас болж байгаа. За ийм хоёр үгнээс бүтсэн үгнүүд бас байж байгаа. Гадаад үгнүүд геометр, агротехник, биохим тийм ээ. За ингэсэн тохиолдолд болохоор тэр хоёр дахь үгнүүдийнхаа эрэмэгсгүүдэд харж байгаа нөхцөл дагавруудаа сонгож байгаа. За энэ хэл гэдэг үг байж байна. Энэ үгийн өргөлт нь одоо и дээр байгаад энэ он балархаас сонсогч байгаа. Тэгэхээр энэ нь бол одоо хаягд орхигдоод зүгээр хийлээр эм үг болоод явчихж байгаа нэг ийг хийлтэй хийлвэл хийлэн гэдэг бид нар яг л ингэж үчдэг шүү дээ. Тэгэхээр яагаад ингэ бичиж байгаа юм гэхээр нөгөө өргөлтгүйгээр нь ялгаад ингэж үчиж байгаа тохиолдлууд байгаа. За гадаад үгэнд орсон юу болохоор монгол хэлний юутэй адилтгаж одоо дагвар нөхцөл залгана. За тэгээд курсын гэдэг үг нь уутай байгаа учраас энэ яг оюутнуудад дандаа байна багшаа эр үгийн ил гэдэг байхгүй. Үгүй ээ, гэхгүй энэ гадаад үг байгаа тийм ээ. Тэгээд эм үгийн инүүдийг залгана гэдэг төөркөөс төөрк рүү гэдэг. За тааг болохоор хэлний гээтэй адилтгаж үзнэ. Одоо кагаар төгссөн үгнүүд байна шүү дээ. Энийг хэлний гээгээр төгссөн үгтэй адил үзээд математик, маркетинг, дидактикийн гэдэг. За ишчээгээр төгссөн үгийг монгол хэлний иштэй адилгаж одоо араас нь дагвар нөхцөлөөр зөв бичгийн төрмөөр авна. За ташаага тулсан фа, п, бэг, вэтэй адилтгаад араас нь нөгөө асуух суулгыг авахдаа бэгийн аваад. Тийм ээ? Копе, шкапе, винтопе, хиний винтопе гэх тийм ээ. Винтовэ гэж авч болох юм шүү дээ. Яагаад гэвэл гадаад үгэнд орсон учраас бид нар монгол хэлний вэтэй адилтгаад тэгээд зөв бичгийн төрмөөр. За гадаад үгэнд орсон балархаа их шиг гээгдэхгүй. Уг нь бол балархаа их шиг гээгдэх ёстой гэх юм бол менежерийн гэх гэдэг тийм ээ. За гэтэл бид нэр хязгаарч тэгж гээж үчихгүй байгаа шалтгаан нь бол гадаад үгэнд орсон балархаа их шиг гээгдэхгүй гэж хэлж байгаамаа. За маань үгийн төгсгөлд ороод ингээд давхарлаад бичигдсэн гээгүүлэгчийн ил гээгүүлэгчийн нэгийг хасж байгаа. Гэтэл одоо бид нар чинь кирилл гэдгийг бүр энэ янз бүрийн энэ бидний мэрэгжлийн номнууд дээр хүртэл давхартайгаар яваал байгаа л да. Харин металл гэдэг үгийг бол монголчууд бол дандаа ганцхан хэлээр бичиж байгаа. Энэ бол тодорхой байна.
За нэг ийм энэ гадаад үгнүүдийг зөв бүжих дүрмүүд дээр бид нэр Энэ бол айсан. нэлээд алдаа гарахтай байдаг. Эсвэл яагаад гэхээр асуултанд нь одоо хариулт өгөхтэй тэгээ ингээд тохиолдол болгоны та нарт бас юм санаас хараад ингээд оруулаад өгсөн байгаа. За нэг юм байна. За ия төгсгөлтэй үгнүүд бас гадаад үгнүүд байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд бол тэр ия төгсгөлийг ер нь бол хасаад бичнэ гэж. Гэвч эцсийн гээгүүлэгч нь зөөлрсөн бол нөгөө зөвхөн яагийг хасаад ийг нь хасахгүй байна. Итали гэдэг үг нь бол өөрийнхөө хэлний Италия, Аз гэдэг үг нь Азия. Энэ хоёрын яагаад ийг хасаагүй вэ гэхээр энэ болохоор зөөлрсөн гээгүүлэгч байж байгаа. Тийм учраас хасаагүй. Үгүй эцэст өргөлтгөө богино гэх байвал ихтэл хаснаа. Фабрика гэдгийг одоо монгол хэлэнд бичихтэй тэр богино гişгүүдийг хасчих нь шүү дээ. Зүгээр аптек, фабрик, норм, тоон гэдэг. За харин өргөлттэй бол хасахгүй. Кино тэр он тод сонсогдоод байгаа юм уу? Ийм тод. Пальцоо, шевро. Тэгэхээр өргөлттэй болохоор хасахгүй. Өргөлтгүй богино гişгийг хасчихж байгаа. За нэг ийм гадаад үгнүүдийг зөв бүжигтэй холбоотой ийм нэг 14-ийг монгол хэлний дуудлагаас төрж байгаа энэ үгнүүдийг ингэж бичих нэ. Энийг анхаарсан байхад бол нэг их тийм яагаад гэсэн асуултанд унаад байхгүй байх гэж бодож байна. Харин би тэр сая нөгөө 3 өөр их шиг нэг үгэнд орчхоо тэгээд оюутнууд бодилдгийг асуултанд яаж өөрийгөө авч гарчаасныг надад жишээгээ та нарт хэллээ. Иймэрхүү байдлаар одоо давтлаг хичээл дээр бид нар юунд илүү анхаарах вэ гэхээр тухайн хүн маань бид нар миний энэ хэлж байгаа юмуд юутай илүү холбоотой гарсан гэхээр нөгөө суралцагчаас хичээл дээр байгаа нөгөө оролт гаралтын гаралттай холбоотойгоор би та нарт энийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл таны суралцагч өөрийгөө илэрхийлэхдээ ама яриагаар болон бичгээр илэрхийлэн тийм ээ. Тэгээд бичгээр илэрхийлж байгаа тохиолдолд бид нэр илүү эднэрийг нь олоод эртхэн шиг засах боломжтой. Тэгэхээр давтлаг хичээлдээ та нар заавал энийг одоо хянах, энийг анхаарах багш одоо нөгөө заасан юмнуудаа үнэлж дүгнэх ийм бодлоготойгоор тэр хичээлийнхаа давтлаг хичээлийнхаа материалуудыг бэлтгээд тэгээд одоо энэ болгоноогоо харж хянаад үнэлж дүгнээд тэрэндээ үнэлгээ дүгнэлтэндээ тулгуурлаад дараа нь энэ хичээлийг дахиад давтах уугүй юу? Энэ агуулгыг одоо давтах юм уу давтахгүй юм гэдгээ шийдээд хэрвээ давтах бол дараагийн тухайд юу давтах вэ? За тэгээд нэг давтлах хичээл дээр бол ганцхан хэл зүүн дүрмийг давтна гэж ер нь барагтаа байхгүй. Байхгүйгаас гадна ийм давтлага ажил бол ер нь тулгуй ач холбогдол багтаа тухайн суралцагчийн мэдлэгийн хүрээ маш бага байгаа үед жишээлбэл нэрийн диалгалуудаас жишээл хичээл ирснээс хойш нэрийн диалгалуудаас зөвхөн харьяалахын диалгал үзээ зогсчихсан байгаа тохиолдолд бид нэр өөр юмнууд давтах боломж байхгүй. Зөвхөн миний ном байна, миний ном байхгүй. Таны ном авсан, таны ном аваагүй. Ийм хэмжээнд л байна. Тэгэхээр бидний одоо тэр давтлагыг жаахан ингээд хойшлуулад байдгийн учир нь юу гэхээр нэг хичээл дээр нэг 3-аас за бүр бага гэхэд 2. За чадвал нэг 3-аас 4 хэл зүй оруулаад дээрэс нь дагалдах юмтай. Дагалдах юмнууд нь юу байх вэ гэхээр яг одоо өнөөдрийн энэ өгсөн юм. Аваа зүй талаасаа ямар байна вэ? Үг зүй талаасаа ямар байна? Өмнө өгсөн шинэ үгнүүдийг бүгдийг тогтоосон байна уугүй юу? Тэгэхээр нөгөө унших материал авах юм бол тэр нөгөө заасан үгнүүдийнхээ хэмжээнд бас өмнө нэг харьцаа хэлсэн. Хэрвээ шинэ үг байх юм бол за нэг 20-аас 30%, өөр ихтэй 30%. Тэр 30% чинь хаана байх юм гэхээр дундаас дээш түвшин. Тэр дундаас доод түвшний оюутанд давтлаг хичээл дээр уншуулах материал бэлтгэж байгаа бол 10%-та, 5%-та, 15%-та, 20%-та л гэж яар. Шинэ үг байх юм. За тэгээд дагалдах юм дээр аваа зүй өгүүлбэр зүй тийм ээ. Зөв бичгийн дүрмүүд эднэрийг ингээд дагалдуулаад тэгжээж нөгөө давтлаг хичээл чинь хүрээнд жахан өргөн болоод хийлгэж байгаа хүн хийж байгаа хүндээ ач холбогдолтой наалдцтай ийм болж ирнэ. За ингээд миний хичээл ерөнхийдөө дуусч байгаа гэж бодож байна.
Одоо гээгт хэгшхийн дүрм хамгийн сүүлд нь бичсэн. Зөөлний тэмдэг ий болох тэгээд одоо захирах хүсхэн яая гэж дуусгах нэ. За гээгт хэгшхийн дүрм бол одоо балархай хэгшигтэй холбогдож гарч ирдэг тийм ээ. Балархай хэгшгийн дүрмээр л одоо шаардлагагүй гэж үзэх юм бол хасч болдог. Тэгэхээр тэр энэ хасаж болж байгаа тэр хэгшгээ бид нэр л гээгт хэгшиг гэж нэрлэж байгаа шүү дээ. Зүгээр хамгийн энгийн үгээр тийм ээ. Балархай хэгшгийн дүрмийн усаар бол хэрэггүй болцсон. Шаардлагагүй. Тэгэхээр шаардлага юм чи хасч болно. Тэр хасж байгаа хэгшиг гээгт хэгшиг гэж байгаа. За хэгшиг долоогоор эсвэл заримдаг ээгүүлэгчээр төгссөн үгэнд урт хэгшгээр ирсэн залгуур залгахад төвшглийн ээгүүлэгчийн өмнөх балархай хэгшиг гээгднэ. За энийг бол ордог бодноо. Энэ дээр залгуур гэж авсан. Энэ нь бол дотор нь дагуурч байгаа нөхцөлж байгаа гэсэн үг тийм ээ. За ийгээс бусад богино хэгшгээр төгссөн үгэнд урт хэгшгээр ирсэн залгуур залгахад төвшглийн балархай хэгшиг гээгднэ. За энд салхи гэдэг үг бас болохгүй нэ шүү дээ. Ягаад гэвэл тэр хараад зөөлрсөн ий байвал болохгүй нэ шүү дээ тийм ээ. За энэ дээр би зүгээр танаас сануулах үднэс бас мэргэжлийн бус багшид бол одоо юу гэдэг юм бэ? Удаа болох гэж одоо юмаа санахт нь хялбар болох гэж өгсөн юм шүү. Тэрнээс та нарыг мэдэхгүй гэсэнтэй биш. За гэтэл чинь арга, суурга тийм ээ өрөг гэдэг үгнүүд төр энэ гişүүдийн гээсэн байх нь. Заримдаг гişгт болоо болоо заримдаг эсээр төгсөн үг нь гişгт болоо болон эсвэл одоо заримдаг эсээр ирсэн залгуур залгахад өмнө нь гişг жиргэлвэл мөн үгийн эцсийн гээгүүлэгчийн өмнөх хэгшгэ гэдэг тийм ээ. За энэ бол одоо тоонууд бол маш сайн жишээ. 10, 15 гэж бичгээрээ бид нэр ингэж хэлдэг тийм ээ. Тэгэл 4 хүн гэж бичгээр чи нөгөө 4 хүн гэж болохгүй. Багш яагаад энэ өө чинь ард нь гараад ирвэ гэж ойд нь асуудаг. Багшаа яагаад 10 гэжсэн одоо энэ дээр яагаад ан болоо явуучвал тайлбар нь ерөөсөө л юм гэж байгаа. За энэ тооны нэрэн дээр энэ бол маш сайн амархан. За тэгээд нөгөө балархай хэгшиг гэдээ ярьсан. Тэгвэл энэ гээгдэхгүй хэгшгийн дүрм чинь балархай хэгшигтэй холбоотой юм бол тэр балархай хэгшиг чинь ямар үүрэгтэй байсан юм бэ? Балархай хэгшиг маань хэгшгүүлэх үүрэгтэй, зөөлрүүлэх үүрэгтэй, ялгах үүрэгтэй тийм ээ. За тэгээд хэгшгүүлэх үүрэг дээр нь одоо энэ сайхан жишээнүүдийг та нар жишээн дээрээ үндэслээд авч болно тийм ээ. Хэгшиг долоог хэгшгүүлэх, заримдаг эсийг хэгшгүүлэх гэд байж байна. За зөөлрүүлэхдээ жээчээс бусад гээгүүлэгчийн дараа орсны. Жээчээшийн дараа орсон нь болохгүй нэ шүү дээ. За тэгээд тархины багтаамж ирэхээ болоход салхины чимээ гэж тэгэхээр яаж юм тэднээс бусдын урд орсон. За ялгах оноос нь нэрийг ерийн нэрээс ялгах үүрэг гэдэг дээр хараа. Баатараас ном охин. Баатар бол оноос нь нэр нь хүн бай. Жишээлбэл зохиолын гол баатараас үлгэр авах гэхээр энэ бол ерөнхий нэр. За төмрийн ах гэдэг энэ хүний нэр байна. Төмрийн дархан гэхээр энэ ерөнхий нэр. За энэ хоёрыг ялгаж байгаа. Тэгэхээр яг нь оноос нь нэрийн одоо тэр ялгахыг балархай хэгшгийг гихгүй нэ шүү дээ. Энэ ялгахаар гэсэн байгаа балархай хэгшиг гихгүй байх нэ. За үгийн дунд орсон хоолонгийн хэлний үзүүрийн энийг ялгах хэгшиг бас байж байгаа тийм ээ. За энэ дээр бид нар хэлж байгаа нугас, нугасаар, сугар, суграад, шугмын хоолоо гэх юм уу. Энэ үгнүүд 7 хоногийн эцсийн өдөр гэх чинь сүүлийн өдөрч гэдэг юм. Ийм хүн маягаар байна. За яа дараа үйлднэрийн хээ буюу үйл үгийн хээ нөхцөлийн өмнөх балархай хэгшиг. За жишээ нь төмөр сав, ноос савх тийм ээ, савхаар хоол идэх. Энэ савхаас ав. Эсвэл ноос савхад юу хэрэгтэй вэ? Тийм ээ. Ноос савхаар явсан гэх юм бол тэр үйлднэрийн хээгийн хүмүүсүүдийг гихгүй. Хонх хоёр сайхан жишээ. Хонхоор дуу гаргах, хонгодох гэж яхад нь тэнд их байхгүй. Энэ харин хонхоор ирэх. Танад оноход юу хэрэгтэй вэ гэдэг нь ингэхээр бол тэр хонох гэдэг үйл үгийнх нь юм гийгдэхгүй байна. За түүхэн уламжлалын зарчим баримтал бичсэн үгийн үндэс эвдэхгүй тулд тухайн үгийн балархай хэгшгийг гээхгүй. Энэ дээр цөөхөн үг байдаг. Гавал, төлөв, эрэх, тэнхимд ийм үгнүүдийн багш зүгээр нэг дэвтрийнхаа нэг мэдээж хэрэг багш болгонд бас нэг өөрийн гэсэн нэг тийм одоо нэг
тэмдэглэл хөтэлдэг юм байгаа бах хичээлтэй холбоотой. Тэгэхээр тийм дээрээ тэмдэглэлчихсэн байхад бол энэ зэдэр хэрэг болдог. За дараалсан 3 гээгүүлэгчийн 3 дугаарх нь хоолонгийн. Эсвэл хэлний үзүүрийн байвал болгохыг шингээх. Нэг бол бид нар бүгдээрээ мэдж байгаа тийм онсоо, жинкнэр, эрдмийн хялганы толгой гэлтэй. За зөөлний тэмдгийг болохгүй тохиолдлын нэгшид авсан байгаа. За 2 үгээс бүтсэн үгэнд орсон зөөлний тэмдгийг зөөлний тэмдгийг болохгүй. Дайр сүрэн гэдгийг энэ болохгүй нь шүү дээ. Гойргүй гэдгийг хань, гойр, айл гэх тийм ээ. За зөөлрсөн гээгүүлэгчийн дараа яа орвол зөөлний тэмдэг бас болохгүй шүү хэвээрээ байна. Энийг мэдж байгаа. Ихших 7 гээгүүлэгч зөөлрсөн ихших 7 гээгүүлэгчийн араас заримдаг гээгүүлэгч орж явал зөөлний тэмдэг болохгүй тийм ээ. Зөөлний тэмдэг болох тохиолдол нэг 5 тохиолдол байж байгаа. Зөөлрсөн гээгүүлэгчийн араас урт ихшгээр ирсэн дагавар нөхцөлөд залгаж байгаа тохиолдол болохоор зөөлний тэмдэг болж байгаа тийм ээ. За зөөлрсөн ихших 7 гээгүүлэгчийн араас дахиад ихших 7 орвол энийг бол бид нар энэ дөрмүүдийг ер нь ингээд дөрмээр нь тогтоох бас хэцүү. Тэрний оронд үгээр тогтоовол бас зүгээр. Эсвэл дэвтэр дээр бас зүгээр ингээд үгээр нэг юу чихэд энэ 90-ийн ардар дээдлэлээр 7, эмийнхаа дээдлэлээр 7 гэж тавьчихна. Энэ дээр 7 гэж тавиад тэгээд энэ дээр урт ихших гэсэн тэмдэглээ тавь. Энд одоо өөр ямар жишээнүүд байна вэ? Тэгээд ингээд нөгөө томьёолсон маягаар бичээд нэг үг бичгээд томьёолсон маягаар биччихвэл дараа тэрнийг хараа тайлбарлахад тайлбар хийхэд амар тогтооход бас амар. За зөөлрсөн заримдгийн эсийн дараас зарим гээгүүлэгч орвол зөөлний тэмдэг маань болно тийм ээ. За энэ жишээнүүд байж байна. Зөөлрсөн заримдаг гээгүүлэгчийн араас ихших 7 гээгүүлэгч орж явал ихших гээгүүлэгч орж явал зөөлний тэмдэг бас болох нэ. Ихших 7 юу гэдэг зөөлрсөн ихших гээгүүлэгчийн араас үйлдэлийн хий орох юм бол зөөлний тэмдэг маань бас болох тийм ээ. За энэ жишээнүүд байж байна. За энэ захирах хүсгийн яа дээр бол ихэнхдээ нэг асуудал гарахгүй тийм ээ. За гээгэр төгссөн эр үгэн, дивлэгчээр төгссөн эр үгэнд яаыг бичихэд хатуугийн тэмдгээр тусгаарлана. Энэ тусгаарлахдаа яагаад гэж юм гэхээр нөгөө энэ тусгаадаа юу гэдэг вэ? Салан дуудагдах тохиолдол гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ тохиолдолд хатуугийн тэмдгээр тусгаарлаж байгаа. Дивлэгчээр төгссөн эм үгэнд залгахад зөөлний тэмдэг бичнэ. За ингээд эм үг байна учраас зөөлний тэмдэг. Богино ихшгээр, урт ихшгээр, хос ихшгээр зөөлний тэмдгээр төгссөн үгэн дээр тийм ээ яаг шууд залгаж бичнэ. Энэ бол одоо маш олон жишээтэй уулгын, сонсгын, заа юу, гүй, хай, боли, зориг гэх мэт олон жишээ байна. Тэгээ жишээгээр ингээд хэлчих юм бол тэгээд доогуур зураа дээр нь тэмдэгээ тавьчихсан байвал олон нэр томьёо хэлний өгүүлбэр цээжлэх. За яагаараа төгссөн үгэн дээр яах юм гэхээр шууд залгахчих байгаа тийм ээ. Ой, гой, хай. Заримдаа бид нар чи ингээд мэдж байгаа мөртлөө тухайн үед хүн асуухад бас ингээд гацах тохиолдол биднэрт бас гардаг. Тэгээд юу илээ гэдэг мэдж байгаа мөртлөө нөгөөхөн санаанд орохгүй тохиолдол бас байдаг тийм ээ. За тэгээд энэ болгоныгаа ойрхон юм уу бас нэг давталттай хэд харвал танд бас өөрсдөө чинь тогтох нь амар. За одоо нэг сүүлийнх нь энэ үйл өгөвтэй хэл дагаврыг зөв бичих асуудал бас нэлээд гардаг тийм ээ. Бид ч заримдаа эргэлзээд эхэлдэг. Тэгээд нөгөөхөө ингээд суугаа санаад эсвэл өгнүүд бичиж үзээд үзэх бол илүү хурдан санах нэг боломж тийм ээ. Үгээ бичээд үзээ тэгээд гээгүүлэгчүүдэд харахаар нэрээ юм чи юм штэ. За ихшгээр төгссөн үгэнд шууд бичнэ. Тийм ээ. Аяг гэжээс нь аяга ботголсон, хургалсан өөр ямар үгнүүд вэ? За ихших 7-оор төгссөн үгэн үйл өгөөс хэл дагавар залгах юм бол ихшгийг нь ард нь бичнэ. Хоол гэх ихшгийг төгссөн нэр үгээс нь одоо нэр үгээс үйл үг гарч чинь тийм үүсэж чинь тэгээд хооллох, хорлох, үзэглэх, дэвтэрлэх, номлох гэх юм дандаа ихшиг.
Эгүүлэгтэр төгссөн нэр өгнүүдээс үйл үг үүсгэж. Дагвар маань өөрөө үйл үг бүтээх дагвар ш. Дагвар гэж байгаагийн салтгааны үлээ шинэ утга илэрхийлж байгаа. За заримдаг эгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг үүсгэл дагврын залгавал ихшгийг өмнө нь бичнэ. За энийгээ мөн л бас тэмдэглээд тоомоогоор тэмдэглэх боломжтой. Нэг нь ард нь бичиж явах, нэг нь өмнө нь бичиж байгаа. Энэ дээрээ зөрж байгаа. За өмнөө заримдаг эгүүлэгчтэй эс ихээр төгссөн цөөн үгэн залгахад үгийн үндэс эвдрэхээр бол ард нь ихшгийг бичнэ. Хавцас гэдэг үг байсан байж байна. За энэ ховцос гэдэг үг байж байна. Яаж юм бэ гэхээр өмнө нь заримдаг эстэй. Тэгээд эс ишээр төгссөн энэ Т байж байна. Энэ Ц байж байна. Тийм ээ. За энэ иш байж байна. Эс байж байна. Ингэх юм бол тэгвэл тэр ихшгийг нь ард нь бичих нэ. За зөвлөний тэмдгээр төгссөн үгэнд үйл үгс ил дагвар залгахад зөвлөний тэмдгийн ий бол хань ханил сорил байр. За ил дагварын араас нөхцөл орсон тохиолдолд нэгэнт үүссэн үгийн үндэс эвдэхгүй бичнэ гэж. Энэ дээр бид нар бол ерөн голдуу алдаа гаргачих гэдэг юм энэ. Эх. Тийм ээ. За тэгээд эхэл гэжсэн. За тэгээд эхлэх гэд ингээд биччихээд дараа нь бид нар энэ наа нэгэ залгахтаа заримдаа эхлэнэ гэд ингээд биччихээд байгаа. Тэгэхээр яах нь? Нэгэнт үүссэн үгийн үндсийг эвдэхгүй байх үднээсээ эхэлнэ. Үзүүрлэх, үзүүрлжээ. Дээшил гэдэг үйл үг үүссэн байсан. Одоо дээшлэсэн гэж бичихгүй, дээшил гэдэг үндсээ эвдэхгүйгээр сэн гэж бичих жишээтэй ийм ая. За тэгээд энэ үйл үг бүтээх ил дагвараа тэгээд 6 тохиолдол гэдгээ томьёолоод тоглолцоод тэгээд үгээр жишээ аваад одоо тэмдэгтүүдээр тэмдэглэчүүл илүү жижиг талбайд тэмдэглэлээ бүрэн хийж аваад тэрийгээ дараа нь дахин харж чадланаадах чинь тогтох нь илүү амар. Тэрнээс бид нэр энэ болгоныг уншаад байх тийм боломж хичээл дээр байхгүй. Бас энэ болгоныг бид нэр оюутанд цааш харж байгаа хэлж өгөх боломж биднэрт гарахгүй тийм зав байхгүй. Бараг магадгүй бүр муу багшд тооцогдно. Тэгэхээр энэ одоо хэлзүүн зөв бичих дүрмүүдээ бол ямар нэгэн байдлаар өөртөө гаргацтай, өөртөө ойлгомжтойгоор тэмдэглэгээ хийгээд тэгээд тэрнийг хэрэглэх хэрэгтэй. Одоо сүүлийн үед яг ингээд А5 дээр хүртэл ингээд зөв бичгийн дүрм, А4 дээр зөв бичгийн дүрмийг бүр ингээд нэгтгэхэд гаргачихсан байгаа. Тэгэхээр тийм нэг материалтай болчиход тэрийгээ өөрөө ингээд хэд удаа энэ дагуу ингээд тайлаад уншаад сурчих юм бол өөрөө яг ингээд чанга хийш тэр тодорхой чанга яриад ингэх юм бол тогтсон арай дээр байд. Миний хувьд бол яг тэгжил нөгөө цаасаа өөрөө ингээд тайлбарлаад энийг тайлбарлахад ингээд тэгээ олон юм харахгүйгээр тэрийгэ хадгалаад ингээд явдаг юм уршлага байгаа. За тэгээд та бүхэнд амжилт хүсье, уучлаарай, их удаач гсэн боллоо. Яа.